Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн маань 36 дахь дугаар үзэгч та бүхэнд хүргээд бэлэн боллоо. За өнгөрсөн 7 хоногт бол хөлбөмбөгийн ертөнцөөр тимч сонирхолтой зүйлс болсонгүй. Ингээд өнөөдрийн юу вэ? Хамгийн сонирхолтой. Дэлхийн хамгийн сонирхолтой. Ташраараа баг нь хасагдсан юм чинь одоо тэгээд тэгж хэлж байгаа тийм. Тэр утгаараа л бусад хүмүүс бол сайхан тэгэл баяр хөөртэй баг нь хэдэн жилийн дараа хагас гişэд гарлаа. Баг нь хэд дараалж гарлаа л энэ хамаагүй чи юу нэг нэг хасагдаагүй баярлалаа. Тотнем байгаа зү. Бага. Өчтөр шин West Ham тэнцсэн байл ш нэрээ. Одоо West Ham тэнцгээр бөөм баяр. Бөөм баяр. За мэдээж сая бол наргаа байла. Аврагуудын лигийн шүгий 8-ын хариу тоглолтууд өнгөрсөн 7 хоногт болсон. Премьер лигт маш олон чухал тоглолтууд болсон. За тэгээд Испанд бол бүр Испаний Изааны цомын финалийн тоглолт болсон гэх мэтлэн ер нь бол ярих зүйл бол багтаж ятсан энэ 7 хоног боллоо. Шууд ярианд оръё. Аврагуудын лиг. Атлетико Мадрид, Барселона. За 2027 оны финалийн тоглолт явагдав. Риад Эйр Метрополитано гэсэн юм. Аврагуудын лиг дээр ч нөгөө угаалцсан. Риад Эйрийг аваа ичж байгаа юм шүү дээ. Энэ Риад Эйр чинь ер нь болцсон юм билий. Юунддагч солигдсон шүү. Тийм үү? Би үгүй шүү дээ. Сүүлд Ванда байж байгаа Риад Эйр. Тийм. Вандад болцсон шүү. Ванда Метрополитано гэж хэлэх бол буруу юм байна. Тийм буруу Риад Эйр. Одоо Вандаар бол ямар ч хамаагүй болцсон. За 24 дэх минутанд 2-1 болсон. За тэгэл цаашаагаа одоо 3 4 5 гэж хийчих юм ах гэж утсан би бол. Тэгсэн. Эхний 24 минут 2-1 гэхээр Тэгсэн чинь нэг үйл явдал тоглолтын хэмнэлийг байх болгосон. Даалгаврыг бол маш сайн биелүүлсэн. Ферран Торресыг гаргаж ирсэн юу бол шийдвэр бол гоё шийдвэр байсан. За энэ ганцхан дамжуултаарай. Яас. Маш ухаалаг. Тэр хинд цаашаа гэж байгаа. Гризман энэ дээр бол үнэхээр баруун хэлээр тийм. Атлетикогийн ярын шугамч юусэн ингээл нэлээд сандралтай болоод ирж байгаа шүү дээ. Энэ донд чинь Гризман тэрийг ингээл хоошоо татаж хамгаалаад тоглохоо эхлүүлж чинь хамгаалалт тусалж чинь хорыг найруулна гэж ярьдэн шүү дээ тийм. Хамгийн юм ажиллая. Хоёрдугаар Барса ер нь тэгж айхтар тоглож чадаагүй тий. Тэгээд тэр 2-1 болсны дараа нөгөө Фермин нэг гимтээд бараг 5 минут туссан уу? Тэгсэн. 3-4 минут л болсон. За энд нэг гол оруулсан. Тэгээд нийлээ хөрчсөн. Энд дээр бараг өөрөө тогтоо дуусгацсан бол тий энэ дээр. Тогтоолт нь жоохон урагшаа явцсан. Хиний. Энэ яг замдаа хачир автсан ч гэсэн дээр ингээл отно л гэж үзсэн. Гави өөрөө тогтоогоод зогтсон болов нь маш том боломжтой. Ань зогсон юм шүү. Зогсон л хүн амтсан юм шүү. Тийм. Гэтэ яг нь тогтоолт нь жоохон тааруу болцсон. Яг өөр дээрээ хийгээд яатсан бол баа. За нөгөө сурлот орж ирээд Энэ суурлалт юм хэр чөтгөр юм аа. улаан уцаа. Гарааны урд сайт юм шиг байгаа юм. Тийм тэрнээс удаан шүү дээ энэ дээр. Тийм яг тийм нөгөө холын юмдаа бол нэг амар. Биеэрээ сайн хашаад ам. Эхлээд нэг дөнгөхөн 3 том алхачдаг юм. Тийм. 10% саяны мөргөлд орцсон бол өөр. Бас эйгүй. Айхтар тоглолт болох байлаа. Гэтэ бай тоглолт болсон. Эхний яс. Ялцчвал нөгөө тэр тоглолтыг өөрчилсөн зүйл бол Фермин Лопесын бэртэл байсан. Тоглолтыг маш удаашруулсан. Тэгээд Ер нь нэг юм тийм жижиг юм бас тоглолтыг айгу нөлөөлдөг гэдэг нь л харагдчихлээ л дээ. үүн тэрний өмнө чинь Атлетико хамгаалагчтай Лингле бол бүр ялангуяа панта нөгөө тирн гэдэг шиг. Одоо өнгөрсөн жил нөгөө хагас гişэд Paris Saint-Germain Арсенал хоёр Арсенал эхлээд талбай дээр өжигдсөн байсан шүү дээ. Тэгээд нөгөө очоод Арсенал ч ерөөсөө ингээл юу ихний нэг 15 минут бүр амар нүдэл. Тэгэл эхлэнгүүт Донарума ер нь жоохон фейк маягийн гэмтчихэж байгаа хөөхгүй тий. Нөгөө химнэлийн нураах гад. Тэгээ нэг тиймэрхүү юмнууд ингээд тоглолтноос айгүй том нөлөө үзүүлэх юм байна гэж л бодоод байна л да. Энэ тоглолтын дээр тоглолт эхлээл ерөөсөө 4 дахь минутанд Ламин Ямал гол оруулсан. Ламин Ямал ингэснээр энэ үлрэл бүх тэмцээний өрөөнд 40 гол шууд оруулсан. 40 шүү дээ. Гол ассист хоёр ер нь ойролцоо байгаа шүү. 23-17. 23-17. Яг үнэ. Гол нь илүү тий. Гол нь илүү. Өнгөрсөн өдрөлүүд бол ер нь дандаа нөгөө дамжуулалт нь илүү байгаадсан. Тий. Энэ жил бол арай тоглолтод 40 гол гэдэг бол Ламин Ямал бол өөрийнхөө энэ үлрэл бол өөрийнхөө хийж чадах бүхэл зүйлийг бол хангалттай. Гэхдээ би бол Ямалд энээс илүү потенциал байгаа. Одоо ингээд 16-таа яаж гарч ирж байлаа. Тэнгүүтээ. Тий угаасаа өдрөлцөлгөө ингээл ахиал явчих. Тий өнгөрсөн жил гол нь нэг 9 л төрлөө дээ. Лалигт лөө тий. Тийм баг шүү. 10 бол даваагүй. Тэгсэн энэ үлрэл бол бүр ингээд
Одоо Лалиг хэд вэ? Лалиг 10 тоглолцсон. Аргуудын лигт 10 голд оролцсон хамгийн залуу Лалич нэг 13 тавьсан байгаа. Мбаппегийн нөгөө амжилтыг эдгэсэн шүү дээ. Тий, хамгийн Ер нь одоо тэгэл дэлхийн шилдэг 5 хөл өнгөрсний нэг үстэй. Одоо Тий, одоо ер нь нөгөө эхний 5-д бол байгаа. Улирал эхлэснээс хойш нөгөө Баллон дорын ранк гэж гардаг шүү дээ. Тэрэн дунд бол байнга л ихний 5-д л 5 дотор бол байж л. Угсаал 5 дотор байгаа л да. Гэтэ одоо насыг бодохоор юу вэ? Одлон 3-т орлоо. Хоёрт орлоо. Хоёрт орсон шүү. Ямал тэгээд За тэгээд Энэ жил бол харин Рафиня бүр сургуу болчихлоо тий. Гинтсэн л тээ. 2-1 харьцаатай Барселона хоцсон ч нийлбэр дүнгээр Атлетико 3-2 харьцаатай хожиж дараагийн шатнд шалгарлаа. Атлетико Мадрид ингээд Барселоныг эсрэг гэдэг үзүүлэлтийг эхлээд бас харъя. Ер нь бол аваргуудын лигт энэ хоёр баг түүхэндээ 3 удаа таарч тоглосон байдаг. За үүнээсээ Атлетико Мадрид бол гурууланд нь гуруулаа шүгийн 8-д. Гуруулаа шүгийн 8-д Өмнөх хоёр тохиолдол тий. хоёуланд нь финалцсан цаашаа тий. Хоёуланд нь Реал эсрэг хожигдчихсэн. Тэгээ Реал Атлетиког шүгийн 8-д Барсаг хожсон тохиолдолд финал руу гараа явчихдаг гэсэн юм үзүүлэлт байсан. Одоо нэр Атлетикогийн 14 он 16 оныг бол би одоо л харамсдаг шүү дээ. Тэр Хоёулаа байсан гэдэг. 14 онд ч нөгөө Рамосын гол орчиж байгаа. 16 онд нь туруулын цогцолт тий. ер нь тэгэл тэр Гард Бейл, Рамос гэсэн хүмүүслийг эцсийн мөчөж шийдчихсэн шүү дээ. Атлетикод бол үнэхээр харамсдаг тэр хоёр дээр нь. Тэгээ энэ жилийн ялгаа нь бол яг нөгөө талбай дээрээ очихдоо очиж байгаа. Өмнөх хоёр нь болохоор дандаа талбай дээрээ очиж чадсан. Тэгээ энэ чинь юу 97-оноос хойш Атлетико аврагын хасагдах шатнд анх удаа талбай дээр хожигдоод тий хожигдож баг 30 жил тий. Тий баг 30 жил 29 жил болж. Тэгээ энэ тоглолтын дээр чинь Барселона бас л илүү л байгаа даа. Тэгэл бөмбөг эзэмшилт угаас Барселона илүү за яг хаалга руу зөксөн цохилт юмнууд ижилхэн боловч ер нь бол агуулгыг ингээ харахаар Барселона илүү. Тэгэл Барселона бол дандаа л илүү байжээс мултардаг тий. Өнгөрсөн жилийн нөгөө Интертэй хийсэн хоёр тоглолтыг бас илүү байж байгаа л мултарч. Яг энэ тоглолтын ингээд хоёр тоглолтын нөгөө агуулгыг харьцуулсан л хэлээ л тий. Тэгээ одоо зөвхөн саяны ингээд шүгийн 8-ийн за 4 учрааны ингээд 2-2 тоглолтоо бүгднийг нийлүүлээд одоо энэ чинь 8 тоглолт гэсэн үг шүү дээ. Энэ 8 тоглолтын дээр одоо Барсагийн оруулах голын магадлал нь баг 1-2-т тий. Том боломж нь эхний 2-т, хаалга руу хийж байгаа цохилт нь эхний 2-т гэл ингээл тэгсэн мөртлөө яг энэ чинь нөгөө хасагдах шаттай тэмцээнд бол агуулга ерөөсөө ер нь гэхдээ багт нөлөөлөхгүй байна. Миний бодлоор нэг тийм яа гэм бол юун дээр алддаг юм бол би одоо Байернтэй 13 онд бол яалтчгүй Байерн илүү байсан тийм үстэй. Бусад бүх улиралд Барселона өөрөө илүү баг нь байсан хэрнээ. Тэгээд эртээ мултраад явцдаг тий. Тэгээ одоогийн өнөөгийн байдлаар бол ялцчгүй энэ Ханси Флик хөлөм болчиход байна. Гэхдээ өмнө нь ч гэсэн тийм л үстэй. Яг өмнө одоо 12 онд Челсигээс илүү л байсан мэт. Тэгээд мултраад яваад өгсөн. Тийм л үстэй. Тэгээ нэг юм хоёр тоглолтоор шийдэж байгаа. Дандаа л мултраад явцдаг. Хэцүүлтэй. Харин одоо ийм нэг л 10 онд Интерес илүү л байсан, мултарцсан. шүгийн 8 өөртөө халдаа гараад юм шүү. Айгүй халдаа гаргадаг. Угаас ийм баг. Илүү хэрнээс. Одоо тэр Ливерпулийн дөрүүлдэг жил ч одоо талбай дээр 3-0 олдсон мэт юм. Тэгэл мултарч байгаа тий. Энэ тэгэхээр Барселонагийн нэг тийм илүү хэрнээсээ мултраал байдаг энэ одоо сахилга баттай холбоотой юу? Тэг яг нэг ганц хоёр удаа гэсэн бол бас одоо ингээд чинь тий Реал Мадрид бол маш сахилга баттай яг өөртөө байгаа боломжийнхоо хүрээнд тоглоод байх шиг байгаа. Миний л анзаарч байгаагаар. Үнэхээр хүч дутуу, дийлэхгүй бүрэлдэхүүнтэй байгаа бол тэгээд яалчгүй бас тий мултарч явах шиг байна. А өөрт нь ийм хангалттай бүрэлдэхүүн чадвар баг байгаа тохиолдолд одууд байгаа тохиолдолд бол Реал тэр болгондоо цом авдаг байхгүй. Тэгвэл Барса дугн тэр илүү байгаа хэрнээ дандаа л мултарч яадаг. Тэ тэр аюул. Одоо Реалын 22 оныг харангуут ч дандаа л комбэкүүдтэй гэл агуулгыг харахаар дандаа л нөгөө багууд нь илүү байсан. Тэгэхээр аврагуудын лигт бол энэ тоглолтын агуулга. Фэний үед ямар байдгүй сэтгэл зүгт илүү байгаа хэрнээ тэгэл тэмцээнийг орхичдаг. Гэхдээ харин тэгэл хэцүү шүү дээ. Одоо айгүй олон ингээд хөлбөмбөгийн аналистууд өмнө тоглож исэн хүмүүс хэлээл байгаа байхгүй яг Ханси Фликийн хайлайн хамгаалт ч юм бол ямиа хорлож байгаагаас ямар ч ялгаагүй. Тэгэхээр одоо ингээд 2 жил дараалаад бүдэрчлээ. Угаасаа улирлын дундуур ярьжсэн шүү дээ хэдүүлээ Тони Кросс ч гэдэг юм уу за яг Реал тоглож исэн тоглогч хэлсэн байж болно те. Өөр бас зөндөө олон тоглогч нар яг ийм хамгаалтаар Барса за яг Ла Лигийг бол асуудалгүй авчна. Аврагуудын лигт бол яагаад ч төрүүлэх боломжгүй. Хасаад шатны хөлөм биш байхгүй. Тэ? Хасаад шатнд ийм хөлөм. Тэгэхээр одоо эх улирал дараагийн улирал ингээ яг энүүгээрээ явуул бас
яг аваргуудын лигт бол яах юм мэдэхгүй л. Тэгээ одоо саяны алсын гоолч гэсэн яг тэр. Лиг дээр бол энэ чинь ингээд те. 7-8 тоглолтгоо явж байгаа л нэг алдаа гаргасан ч гэсэндээ ингээд тус нэгтийн тэргүүлэл нь байгаад байгаа байхгүй. Аваргуудын лиг дээр ерөөс алдаа гарах хэрэггүй болчиход байгаа. Харин Барселона шүүгийн 8 шалгарсан 10 тохиолдлынхоо сүүлийн 10 тохиолдлынхоо 7-д нь хасагдсан. Одоо тэр дунд одоо нөгөө Ой баг ихэнх нь Барса илүү байсан. Мооц нь Барса л илүү байсан. Тий 18 оны Рома Угасаал тий. Тэгэл моторчдаг сони. Шавигийн сүүлийн жил ч одоо нэг дандаа нэг тийм эгзэгтэй сони юм дэр. Яагаад 2 тоглолт дараа нь улаан уудас авч байгаа гэдэг чинь бас сахилга. сүүлийн 10 жилд 13 улаан авсан гэж байна. Харин аваргуудын лиг тэрүүгээрээ тэрүүлж байгаа. нөгөө талдаа Атлетико Мадрид талбай дээр хүний талбайд очоод хоцсон тохиолдлууд дээрээ сүүлийн 23 тохиолдолдоо бүгдд нь цааш шалгарсан ийм амжилтыг цувралыг бол үргэлжлүүлж байгаа юм байна. За ингээд Испаний 2 багийн тулаан бол ингээд өндөрсөн. За Ливерпул Парис Сен-Жермен яг энэ тоглолтод бол зэрэг болсон. За эхний тоглолт чинь 2-0 2-т. За Ливерпул бол уг нь эргэж ирдэг баг тий. Энэ амира. Тааж яагаа. Дараа нь энэ тоглолтыг үзэхэд ер нь энэ гол орцсон бол арай өөрчлөж байсан болов уу? Магадгүй. Яг юм. Энэ бол ер нь бол за одоо боломжгүй хөх нь яашаа тий. Маркиньос бас энэ дээр их Азтай асл. маш чухал алдуудыг нэлээд үзсэн. Энэ нөгөө Шивалеч яашаа гэмтэлтэй байгаа юм. Тэ баха мэд. Гэхдээ ер нь аваргуудын лиг дээр Стефано. За энэ дээр нэг туруул заачаад боловцсон тий. Тэсэ. Одоо нэгүүгээр өгзөг рүү нь бол өвдөрцөн л байгаа юм. Тэгээ өгзөгчдөө нэг хамаагүй гэдэг юм тий. За энэ хүмүүс энэ үе даралтыг тэгээ Энэ жил дахиад баллон дор хонох уу тий. Тэгэхээр энэ жил хэрвээ зүгээр Paris Saint-Germain-ээс хүн авал Дембелигээс арай өөр хүн авах магадaltaй биш үү? Яг өнгөрсөн жил Дембелигийн стат нь үнэхээр онцгой байсан л та. Энэ жил тэрийг арай онцгой. Одоо энэ хин гол хийж байна юм. Энүүгээрээ л авчихна гэж байна. Тийм шүү дээ. Ер нь хин хагшгшэр аваад орчих. Гол нь аврагуудын лиг төрүүлж чадвал тэгэл. Ер нь төрүүлсэн багаас Тэгээд дээрээс нөгөө Франц сайн тоглох хэрэгтэй. Тэгээд энэ чинь шүгэн 16 мургаан бол хамаагүй юу? Дэлхийн аварга Франц сайн тоглолцоход дээшээ ер нь бол Франц явах магадлал өндөр шүү дээ. өндөр. Тэгээд нөгөө бусад нөгөө нэг өрсөлдөж байгаа хүмүүс чинь дэлхийн аварга дээр улс нь явахгүй тэгээд чимэг болчихно шүү дээ. Тэгэлээ Франц шигшдээ сайн тоглолоосоо гэж би ч гэсэн бодож байна. Аа нэг тий бас Манүчдэгтэй шигшээдтэй ч яг ингэж тоглолтгүй маа тий. Хэцүү шүү дээ. Ер нь бол Дембелиг би бас яг шигшээдээ чи гараанд гарах луу яах л гэж бодлоо. Гарах бах уу? Олисе гарах бах уу? Олизе, Мбаппе хоёр бол бат тэгэнгүүт чинь Дезири дүүгээ бас гайгүй. Дембелег тэгээд хаан чамаагүй тоглуулж байгаа юм шүү дээ. Райн Ширкий бас аваад байна. Нэр нэг юу Франц шигшээ рүү халихгүй хэвлээ. Ливерпул Парис Сен-Жермен дээр яа. Энэ тоглолтын дээр нэрээ яатсан л те. Би яг хамт яг зэрэг тайлбартай байсан л та. Дараа нь үзсэн чинь яг энэ 50-аас 70 дахь минут орчимд бол Ливерпул нэлээд сайн давталсан байл шүү. Ер нь Тийм баха. бараг нүдсэн шиг шилжүүлж болох байсан. Яг тэрэн дээрээ нэг гол оруулаад авсан байсан бол яг эргэж ирэх гээл тэр очин л бадарч өгөхгүй. Тэр Мелш Киркезийн нэг цогтөг баа. Цогөлт ч юм уу дамжуулалт ч юм уу тий. Тэр нь айхтар аюултай тоглоомнуудыг бол гаргасан байлаа шүү Анфилдтэй. Тэгээд нэг гол оруулч, нэг л гол оруулж Тэр чадахгүй. эхний тоглолтоос угсаа шал өөр тоглолт болсон лээ. Тий. Энэ дээр хин гол нь Флориан Вирц, Александр Исак, Уго Экитике гээд одоо Экитике чи яалаа 100 ирлүү хүлэрлээ. 100 ирсэн. Залангууд 100-ны солилцоогоор ирсэн 3 гол 8 байна шүү дээ. Энэ 3-8 маань гуруулаа хамт гараанд гарсан энэ үлрэлийн ердөө 2 дахь тохиолдол. 2 дахь тий. 2 дахь нь л болсон. Өмнөх нь өнгөрсөн оны 10 сард Франкфурт эсрэг аврагын лигт гараанд энэ 3 гарсан юм байна. Тэгээ саяных дээр ингээд энэ 3 гарч байгаа. Гол нь Экитике ер нь дэлхийн авраг байна. Бодлоо олчлаа. Тэглээ тий. Тэр хамгийн харамсалтай. Дэлхийн авраг утгыг юу гэсэн бэ? Энэ жил баг энэ онд Ер нь баг хэцүү юм шүү. тий ахил 9 сар. чинь тэгээд Хийх тасарсан юм шүү тий. 9 сар гэдэг чи одоо тэгээ эргэж ирэх гээд бэлтгэл формд авах. Энэ он гарах чахтал баг шинэ жил болох чахтал нэг бэлтгэлдээ орлоо морлоо гэж байж байгаа юм шүү. Тий.
Ливерпул тун харамсалтай байна. Сая Исакын гидээд дүнгиж ирж байхад буцаад Тикетикийн бүр 9 сар мэдээж. Исак бол ямар ч гэсэн Еврога Шведтэйгээ дэлхийн арга руу явахаар болчлаа тий. Яасан ч байсан Исак. Тикетикийн гэмтэл Францын шгшээд Та хэдэд энэ Мамардашвили гэдэг хаалгач хэрэг хэр санагдаж байна? Цаг гівдээ гарч байгаа шүү дээ. Ер нь хэр ер нь үү? Ер нь жоохон хийдэг. Гэхдээ яг ер нь би бол яг нөгөө туршлага хөрөнгөлүүлж л яваа гэж бодоод байгаа шүү дээ. Та яаж Мамардашвилитэй ярих гээд байна. Дугаар нь хайгаад. Би эндээс нөгөө гарааг нь харж байгаа Юу юм да. Алисон Бекер ч одоо энэ 100 гэрийн дуусч байгаа тий. Алисон Бекер. Тэсэжтэй. Бекер яваад одоо ер нь Мамардашвили үлдэх гээд байгаа шүү. Сая тэгээ Макалистерийг ингээд баруун жиг үр рүү гаргасан юм ба шүү дээ. Хамгаалтан дөө. Үгүй ээ. Тавталгааны. Мамардашвилиг бол яг 4-4-2-оор тоглолцсон байгаа байхгүй юу? хаалгыг авч явах хаалгач мөн үү? Ливерпул Paris Saint-Germain-тэй 4-4-2-оор тоглолцсон байгаа байхгүй юу? Сабаслай Граунберг 2 голдоо. Тэгээд Вирс Макалистергээ гарцсан байгаа байхгүй юу? 2-2 гэдэг. Тийм. Ер нь 4-4-2 л доо тий. Тэгээ Макалистер тэр баруун дээр гарах нь ер нь ямар байдаг вэ? Тэгээ яг ер нь бол юу юм бэ? Бөмбөг эзэмшилт тэнцүү хаалга руу чиглэсэн цохилт Ливерпул 10-аар илүү тий баг. Тэгээ онс нь бол ижил хэл юм байна. Яг хаа тийм илүү арай эхний Тэгээ тоглолтыг боломжийн цохилт бол одоо илүү хийсэн байна. илүү тоглолтыг үзсэн. Тэгэхээр саяны юу Атлетико Барса энэ Paris Saint-Germain Ливерпул ч гэсэн одоо Ливерпул хэрвээ өөрсдөө боломжууд ашигласан бол эхний голыг магадгүй үйдсэн бол өөрсдөө ч 2-2 очих боломжтой байгаа. Боломжтой байсан. Тэгэхээр яг аваргуудын лигт хин илүү зөксөн биш зүгээр боломжоо хин ашигласан нь л явд юм байна. Яг нэг тоглолтод угаасаа л тэгнэ л дээ. Тэгээ топ багууд чинь тоглолтын дээр хамгаалж байгаа л үр дүн авчдаг. Тасгалжуулагч нар зөндөө байгаа шүү дээ. Тэгээ жижиг багуудаа болохоор хожоод идэг тий. Тэгээ урчлаа цом аваад идэг. Тийм тасгалжуулагч. Өнгөрсөн жилийн Paris Saint-Germain чи эхний тоглолтын дээр 27 зогчоод боломж зөндөө гарсан байна. 12 оны финалд Байерн Челсигийн хаалганд 46 зогтдог лөө. Мэдгүй ер нь угаасаа л илүү баг нь л байсан шүү. 46 46. Нэрээ. Бодлоо яриаг шүү. Чин цаг сунгадаг гэхдээ. Цаг сунгаад сунгасан цагийнх нь цогтолтоо. Пенальт цохоод алдчихж байгаа. Тэр 40 хийдэг. Тэр нэг тийм юм шүү. Төрүүлэх гээд байсан юм шиг тий. Барсатай тоглоход Барса бас пенальт цогтөг үстэй. Бас алдчихдаг үстэй. Юун дээр? Челси тэр. Хийгээл болоо. Тэгэл аврагын пенальт гарч байгаа зэрэг. Шууд буцдаг үстэй. Одоо энэ PSG-д бол нэг том давуу тал нь саяных шиг одоо Дембеле, Кварацхелиа дүүвэ шиг тоглогчтой байхгүй. Хичнээн одоо Ливерпул хийж чадаагүй ингээд зураад яваад байсан ч буцаж гарч ирээд одоо Дембеле шигийн ур чадвартай өөрөө боломж үүсгээд гол хийчихдэг тий. Яг иймэрхүү ур чадвартай тоглогчтой маш том давуу тал байна. Луис Энрикегийн хөлбөмбөг өөрөө ч тэгэж айхтар эрсдэл гарахгүй юм хамгаалагчт нь Маркинес сайн. Одоо жишээ нь Барсад бол төвийн хамгаалагч айхтар дутаж байгаа байхгүй. Яг ийм одоо альфа төвийн хамгаалагч байх хэрэгтэй гэж найдаж байгаа. Тим төвийн хамгаалагчтай бол Барса ядаж одоо энэ шахалтан дээр нэгэн үе шиг ажилтдаг баймаараа яг шахлаа гэж бодоо те. Яг иймэрхүү хамгаалт яг энэ бүрэлдэхүүний бас нэг юуны зөрүү бол бас гарч байгаа. Одоо жишээ нь PSG Барса хоёрыг ингээ харьцуулах. PSG хамаагүй илүү бүрэлдэхүүнтэй гэж юу? Тий яг хамгаалт. Одоо хамгаалтай яж шүү дээ тий. Гол нь тэгээд бас нэг юм чинь туршлага шүү дээ. Тэгээд одоо Барса бол 100 ер нь Кубарси ч н одоо Ламин Ямалтай л ер нь болж 100 шүү дээ. Ливерпултэй тоглоо шүү дээ. Хажууд нь нэг юу Хоёр хэрэгтэй. талд нь тусад нь харьцуулах байхгүй. Тийм туршлагатай хамгаалагч бол хэрэгтэй л. Тэнгүүд Paris Saint-Germain бас тэр нь байгаад байгаа. Ливерпул бол дэлхийн дажгүй хамгаалагч байгаад байгаа тийм үү? Юуны Ван Дик, Конате. Тэгээ Фримпонгийг хойно хамгаалтанд гаргахаар тэгээд зөвхөн хамгаалтаа игээд урагшаа довтлохонд төдийлөн оролцож чадахгүй болчихсон тийм. юуны Челси Байерны юу чи 43 юм биш. 43 удаа хаалга 120 минут тогтсон 43 зогсон. Челси хэд зогсон бэ? Челси 9 зогсон. Яа. Тэгээ Челси тэрэлж байгаа байхгүй. Навруудын лигт бол. Энэ ерөөсөө яг нэг олон давталсан дооч биш юм. Ливерпул харин энэ тоглолтын дээр юу яасан? Гол оруулж чадсангүй энэ учраас. Тэгсэн Ливерпулийн түүхэнд ерөөсөө энэ бол 3 дахь тохиолдол. Европын цом буюу аваргуудын лигийн тэмцээнд 2 тоглолтод хоёуланд нь хасагдагчд нь гол оруулж чадаагүй. Учраанда гол оруулж чадаагүй болох нь энэ чинь бүр даашаа 3 дахь нь. Зөвхөн аваргуудын лигт биш юм байна шүү дээ. Европын цом ч байна. 78-аас 79 онд Ноттингемийн тэр чинь төрүүлдэг хаа тий. Ноттингем өөрөө төрүүлдэг. 78-79. Гэхдээ Ноттингем чинь 80 онд төрүүлдэг. 79-с 80 дараалсан. Хоёр дараа. Энэ чинь бүр ингээд 70 жилийн түүхэнд их сүгч тэр баг. Тэгээд хоёр учраанда эн чинь эхний шат гэж шууд хэсэг мэсэг байхгүй шууд хасагдаа авчдаг байсан.
Тэгээд хоёр тоглолтод гол хийж чадаагүй юм байна. 2005-аас 6 онд төрүүлснийхээ дараа жил шүгээ 16-д орж ирээд Бенфикад гол хийж чадаагүй. Тэгээд сая 2025-26 онд Парис Сен-Жермен хоёр тоглолтод гол хийж чадсангүй гэсэн зүйл болжээ. 2006 онд ч нөгөө манай Оскар Кардоза авраг айгуур байсан баг тийм. Байсан. Гэхдээ яг Ливерпул үгэн сайн байсан шүү дээ. Сайн байх Муугүй юм муу. авраг 6 онд ч сайн байсан. Сайн бүрэлдэхүүнтэй. Ер нь бүрэлдэхүүн тэр чигээрэл байсан да. Рафаэл Бенитес байсан тий. Ана Шлот одоо явах хэрэгтэй. Одоо Шлотоос болоод байна гэж бодоод байна. Болоод Шлотоос л болоод. Одоо ер нь хөлбөмбөг. Би бол угаасаа Албаа дээр хөлбөмбөг нь бол яг ямар хөлбөмбөг би ч гэсэн дөрөв дугаар дээрсэн шүү дээ. Тэр нь Шлотоос бол салсан арай илүү ирээдүйтэй байна. нөгөө Клопийн гоё heavy metal хөлбөмбөг байхгүй, гүүхгүй. Тэгээд гоё тоглогчдод гээ харахангуут байгаад байна. Тэгээд бүрэлдэхүүнээ яг ашиглаж яах вэхээр сайн харж байгаа хэвчээ хоёр дахь тохиолдол. Авчирсан 3 тоглогч хамт гараанд гаргасан хоёр дахь. яг клуб ч юм бол цорын ганц шүү дээ. Клуб шиг хүм одоо байхгүй шүү дээ. Үгүй клуб шиг биш юм ахэд одоо Арна Шлотыг оруулж яд Шави Алонсо ч юм уу одоо энэ Ирола хайчих гэдэг байна. Ирола Ливерпул юм уу Юнайтед нэгэнд очиход бас гой сонголт баг. Ероло баг төв азрагнууд л шүү. Андоны юу? Андоны юу? Тэгээ Андоны Ирола. Андоны Ирола. Ливерпул юм уу Юнайтед нэгэнд л очих болов гэж найдаад ш том багт. Одоо ер нь Унай Эмери ч гэсэн том багт очих болсон юм шүү. Одоо Астон Виллага том баг болгоод ш тэр нь чи. Унай Эмери юу? Тэр ч хаширсан баха. Астон Вилла ч мөнгө төгрөг боломж ер нь байнгын одоо санхүүжүүлж явах тийм боломж ер нь хэр байт юм бол да тий. Одоо Европа лигтээ төрүүлээл тэгээд. Тэгээ Астон Вилла ингээл мөнгө хураагаал байнга аврагуудын лигт ороод нэг ажилд оншиж байгаа л нэг сая евро халаасалж байгаа л ингээл Европын лигт ороод. Тэг яг нөгөө топ багууд шиг том тоглогчдыг жил болгон худалдаж аваад өнгөрсөн жилд одоо жишээ нь 4-500 саяыг үрээд Ааст буруу хүмүүс авчиж энэ жил яхаа дахиад 4-500 гаргад маргаал том багууд бол тэгин те. Астон Вилла бол тэгж хязгаарч чадахгүй шүү дээ. Астон Вилла ч тэгээд үл мүүлж аваас үнгүй хүн юм байна, зээлэр ич хүн юм байна гэдэг. Нэг буруу 8 хийвэл тэр чигээрээ унаа шүү дээ. Том багууд ч ялч мөнгөтэй байгаад тий. Та юу гэж бодож байна? Кварацхелиа ер нь за Балондорт бол би бол шигшээ огн Явахгүй явахгүй юм чинь хэцүү. Харин би бас ер нь топ 5-д бол хэрвээ зүгээр PSG төрүүлчих юм бол шүү дээ. Кварацхелиа зүгээр яг Европын шилдэг хөлбөмбөгч ингэж одоо тусдаа нэг цом баг шүү Тий. дээ. Тэрийг авч болох юм шүү. Гол нь одоо энэ Баерн хэрвээ би бас Баерныг ер нь дэшээ явах магадлал байгаа гэж бодоод байна. Тэгээ одоо Баерн явангуут Майкл Олисе шүү дээ. Тий. Майкл Олисе бас одоо Францын дэшээ явлаа гэж бодоход одоо Дембеле хин байдیں۔ Тэ дүүэ тэр одоо Кварацхелиагийн илүү баг Олисе магадлал өндөр болох юм болов уу гэж бодоод. Ер нь Өшөөний хүнийг таад мартаад байгаа байхгүй. Харин тийм үү? Харин Кен бас байна л да. Кен байгаа л да. Англи ер нь хагас гişээ мгшээд Англи бас л дэшээ явах боломжтой л том баг юм шүү дээ. Тэгээд энэ жил юу яатсан байна? Одоо нөгөө нэг хин Мбаппе ч одоо мултарчлаа шүү дээ. Нөгөө хиний Роналдогийн рекордыг эвдэх гэж яагаад. Тэгвэл одоо Харри Кен 12 голтой байж шүү дээ. Тэг гол нь Харри Кен нөгөө англи нь хэр явах вэ? Тэр чи 17 байгаад байгаа шүү дээ. Гэхдээ аврагуудын лиг 17 гол энэ рекорд байгаа шүү дээ. Рональдо дэрхтээ бол дэлхийн авраг болсон. Тэнгүүд Мбаппе 15 байжгаад асагчлаа шүү дээ баг. Хүн Харри Кен 12 байж байгаа байхгүй бас. За юу Баерн аврагуудын лиг аваад Бүнцлигтээ төрүүлсэн англи хагас гişээд үлдвэл ах уу? Аав шүү дээ. Хагас гişээрөө явуул аав шүү дээ. Гүг хагас гişээд үлдсэн багаас бол зүгээр тэр тоглогч өөр финалд үлдэх. Тэр нөлөөтэй байсан юм бэ гэдгийг бас давхар харах байхаа. Баерн аврагуудын лиг төрүүлээд үзчихэд ярья. Бүнцлиг тийм Баерн аврагуудын лиг төрүүлээд Бүнцлиг төрүүлсэн гэдэг бас тийм. Манай энэ Тэгвэл аав шүү. Энэ чинь Paris Saint-Germain Liverpool хэсэг байсан. Гэтэ дэлхийн авраг амир жин дарнаа. Тэр бүдэлхийн авраг дээр явж байна одоо. За тоглолт эхлээд За энэ яг уу манай гэж юу ах вэ? Тоглолтыг жоохон сонирхолтой болох гэдэг юм болов. Сонирхолтой. Ер нь нэг шатуулганд л ингэх юм хоёр. энд ихтэй бас шууд мэдрэмжтэй. Энд гэхдээ нэгийн үрэл дээр ингэж дуусгана гэдэг бол бас багийн янт ингэ хийчихгүй тий. Хийхгүй. Томчууд бол хинэлтэй. За тэгсэн байдгаа. Манай Лүнэн тэр жил өстой one season wonder байсан юм гэж би. Одоо Лүнэн яах вэ тэгээд. Энэ яг л нөгөө Арсенал энтрээ хийдэг. Энэ зүгээр зогсож мөргцсөн тий. Үсрэх шаардлага байхгүй, урдуур нь хинч ороогүй. за ингээд дамжуулж явсан. Гой тоглолтын үед бол гой тоглолцсон. Гой. За энэ дээр тэгээд гүлээр
Энэ Анчелоти өнгөрсөн жил хүлээн. Ер нь тэгэл Реал талбай дээрээ л хожихол өстой л байсан юм лээ л. Жабайг тэнцэх өстойс тий. Шави Алонсо 2 жилийн гүлэрийг чинь ер нь бол Байернсыг багт хожигдчоод дараагаар нь талбай дээр нь очиж хожино гэдэг бол аюу хэцүү шүү дээ. Ер нь бол Реал өөрсдөө л ширээн дээрээс унтсан юм байлаа л дээ. Гэтэ Барселонатай адилхан бас тоглолтыг гоё сайн эхлүүлсэн. Гоолдод эхлүүлсэн. Гэтэ Гүй энэ ч Нөгөө тал нь. Диван дээрээс унж нэг үзлээ, сууж нэг үзлээ, дахиад унлаа, дахиад суулаа. Хари Кейн. Хари Кейн дээр бол энэ гоё бомб батсан тий. Энэ матч Хоёр Хоёрын хиний талбай дээр. та дээр Jonathan та яг таарсан л та. Тэрнээс Upamecano бол ерөөсөө энэ тоглолтод мангас шиг байсан. тэгэл Та удаан юм лээ. Мбаппегийн авьяас шүү дээ. Энэ бөмбөгийг өөрөөсөө хол тогтоож аваад авна шүү дээ. Хүүхдэн донд нь ирж байгаа бөмбөгийг. Сая гэтэ наан бас Upamecano явах хэрэгтэй байсан юм шүү. Наагур нь орчиж байгаа. Буруу талаар нь гүйцэтгэж. 40 минутанд 3 гол ийн гэдэг чинь өөр баг үл энэ. Ингээд уг нь Реал Мадрид илүү яваад байсан юм аа. Өөр баг үл ингэж тоглохгүй хөө. Нийлбэр дүнгээрээ тэнцчихсэн пенальт зөвхөн зөхөн. Энэ болчихс те. Яг өөрлөм чиглүүлцэн л дээ тий. Дэлхийн аваргын Франц Аргентины Мбаппегийн 2 дахь гол гастай. Биш одоо манай Мбаппе маань хизээ баллонд орох юм. Энд чинь дэлхийн 1 номер одоо юугаараа Энэ нэг дэм юм байсан. ранкаараа 1 номер байгалаа бас тий. Энэ аврагуудын лиг Лалиг гэх юм бол. Тэгэл Франц гэл. Энэ айгуу тийм харамсалтай болсон. Тий бөмбөг туугаад явсан гэд Тий. шар уц өгсөн. Тэрнээс энэ алдаан дээр нэг хөөгөн байл шүү дээ. Энэ дээр цаг үрээ. Энэ дээр нөхцөн тий. Тэгэл ерөөсөө шууд зөрөөл. 2 дахь шар дээр яг нэг үзүүл үзэхгүйсэн нь харж үзвэл. Уу яг тайлбарлах шилжлээ. Дөрмөндөө бол ийм тохиолдолд шар уцаар торгоно гэж байгаа гэж байгаа байхгүй. Байгаа л та. А тэгэхээр шүүгч торгоогүй өнгөрсөн тохиолдлууд бас байгаа гэж байгаа. Үзэмж ахгүй. А тэгээд торгоцсон байхад одоо хууль бус юм хийлээ гэж марах ямар ч Гарах юм байхгүй шүү. Ерөөсөө Тэр байгаагүй шүү. юуны Барса Атлетикогийн ихний тоглолтод санаж байгаа шүү дээ. Нөгөө 5 шугам дээрээс гаргачаад хаалгашин гаргацсан чинь өөрөө гараа хүрчдэг. Тэр бас дөрөн дээр байгаа бол байгаа байхгүй. хилжил байлаа харин. Тийм. Тайлбарлах чинь. Тэрийг шүүгч яаж харах нь юм бэ лээ. За тэгээ бүр эцсийн цэгийг нутгсан. Манай Арда гүлээр халуун цусна бичсэн. Арда гүлээр энэ тоглолт нэр аюул сайн тоглосон. Түрэг цус таяа тий байна уу? харуулсан. Яг манай чиг одоо түрэг нэртэй л болсон. Бэлгүүдээ энэ төр гэх тэмүүлэг нүд. Элдис Баярам гэдэг бидний донд түрэг нэртэй хүн сууж явах энэ Арда гүлээр гэж байж байгаа. За тэгээд юунд намайг харуулдаг гэдэг баг нь хожиж. Бэлгүүдээ бас түрэг нэртэй л хүн байж байгаа. Юун дээр над нэг юм гордлог байхгүй юу? За. Чаавас сэтгэлийн мөхөртөөс нэг өрөвдмөр юм ярих уу та. За. Нэг нөгөө л ярив. 1998 онд дэлхийн аварга болдог жил аваргууд лигт хаанх төрүүлсэн. 98 он хаанх Реал Реал. Реал бүр 32 жилийн дараа төрүүлсэн. За тий. За 2002 онд дэлхийн аварга болдог жил хаанх төрүүлсэн. Реал төрүүлсэн. За тэгээ байжсэн чинь 2000 2006 Барса төрүүлсэн. 6 онд Барса. 2014 онд дэлхийн аварга болдог жил хаанх төрүүлсэн. Бас л Реал төрүүлсэн. 2018 онд дэлхийн аварга болдог жил хаанх төрүүлсэн. Реал. 2022 онд дэлхийн аварга болдог жил хаанх. Реал төрүүлсэн. Харин тэгээд цаахтай нэг сэтгэлийн бохорт дэлхийн аварга болдог жил чинь Реал явдаг даа гэж бодохгүй юу? Гэсэн чи. Жос том юм боддог юм байна. Би ингээд цаагуур ингээд даалт ухамсрын төвшин. Тэгээ ер нь дэлхийн аварга болдог жил Реал нэгт ажгүй яваад байдаг энэ жил явсангүй гэж байгаа юм уу? Үгүй явдаг болохоор камбэк тэр байх юм болоо гэж бодохгүй. Бас коридор Зүгээр аач Байсан тийм хуйлдааны онолыг итгэдэг хүний л юм. Гэхдээ Реалын энэ юу гараж ирвэл жил болгоно 81 юмтай холбож болохоор бас тэгээ уусаал жил болгон дээшээ явдаг. 15 төрүүлсэн тийм. Гэтэ ер нь түрүүчийн нөгөө футбол ток дээр бол та хоёр их өөр байсан. Убайсан байсан. Тэгээд хоёулаа сайхан үзлээ. Ар манай үзэлцлээ. Хоёуланд нь боломж байлаа шүү дээ. Ингээд сайхан ташраараа göтөлцөөл гасаг. Шүвгийн дөрв бол байхгүй гэсэн яг байхгүй байна тийм. Та бүр улаан нүрл горхгүй гэсэн. Тэр чинь тоглож байсан шүү. Бид бол ямар ч үсэн амьд дуугаа цагт нөгөө усуун гэдэг шиг Барса Реалын финалыг бол үзэх байхаа. Үзэхгүй. Барса Реалын финалаа. Эл Эл Классиког аваргуудын лигийн финалд. Аваргуудын финалд. Тэгэж Ингээд хоёр талаар явах хэрэгтэй болчиход байгаа шүү. Тий. өн энэ жил байсан. Тэр талаар явсан. Яг хоёр талаар явж байсан гэсэн. Яг Барса угаас сахилга батгүй юм чи. 15 Реал юу гин? Реал үнэхээр хичээгээд болсонгүй. 15 онд хамгийн дөгс юм да. Реал нөгөө Ювентус туссан. Барса талаас гарч ирээд МС-ийн гарч. Тийм тийм тийм. Энэ талаас Ювентус Мората зээлэр явуулсан байсан. Моратад гол хийдэг шин. Гэхдээ тэгэл 2004 онд ч гэсэн зээлээрээ явуулсан Морентс ч голдол танахаа мөлтөлсөн Тэгдэг юм уу.
За нөгөө ингээд том тоглогчдыг зээлээр явал багтдаггүй. Нийл бүрдүүн 6 Нико 4. пас маасан тэнд. Энэ тоглолтын дараа Эдуардо Камавингаг чиглэсэн маш их одоо фэнүүдийн эсрэг үзэл. Өөрөө хувцсан солих хөрөөнд аягүй хөөлж мөөлсөн гэж. Раалхыг одоо ер нь явуулах хэрэгтэй энэ төр гэж хэлээ те. Реалын фэнүүд бол Тийм үү? Цорхиртлаа байсан гин. Тэгээд багийн ерөнхийлөгч Флорентино Перес энэ ерөөсө хоб биш шүү. Яг үнэхээр хааж гад нэгсэн. Флорентино Перес хувц солих хөрөөрөө хаалга өшгөлж орж ирээд Арда гарч миний ярих юмыг чи сонсоод хэрэггүй гэдэг. Тэгээ Арда гүйлэр хамгийн түрүүнд хувцас солиод автобус руугаа сууцсан. Тэгээд тэнд хураа акшн тавьсан сург байна. Арда бол онц. Арда бол онц байсан. Арда тайртай. Гараад яач. Гэхдээ угаас энэ тоглолтын дээр онц байсан. Тийм л дээ. Гэтэ тэгэл бас багийн ирээдүй одоо залуу тоглогч гээл. Гэхдээ саяны шалгалтын дээр муу байсан нөхдүүдийг л загнах гэж юм шүү. Тэгээд Тэгээ сайн байсныгаа гарч ийл гэж юм шүү. 2-2 үлрэл цом байхгүй. Та нар өөрсдөөсөө ичээч гэсэн маяг юм ярьсан. Байна. За. Нилээ халуун. Тэг ичвүү нөгөө биш одоо тэгээ Арбилоо гол нь яг бол за энэ үлрэлээ бол дуусгах чинь тийм үү? Дуусч. Одоо тэгэл хэцүү шүү дээ. Энийг давсан бол яри гэж. Ирэх үлрэл бол байхгүй Арбилоо. байхгүй хаа. Тэгэд юу яаж чинь дараагийн контендерууд гинэ. За. Нэг номерийнх нь их сонирн явж байна. Маурисио Почетино гинэ. За. Одоо Америкийн шгшээ Дээр дэлхийн байгаа. басаад гэрийн дуусчих юм байна. Хоёр дахь нь Клоп гэж байна. Гурав дахь нь их сонирн юм байна заач. Дидэ Дишам гэдэг. Яа. Бас байж болно те. Тийм аз. Байж болно. Тэгээ яг Почетиног бол Америкийн шгшээ энэ 100 дэлхийн аварга дээр хэр тоглох нь уу? Одоо Иран, Америкээр энэ төр тоглох гэдэг юм байл шүү дээ. Тэг харъя те. Ер нь Америкийн Тэг үндсэн би Реалд бол Почетино яриад байгаа. Харин за агуулгыг харъя. бүрхэг те. Бүрхэг. За Дишам бол байж болно те. Тишамыг хүндэлнэ. Гэхдээ Дишам хөндлөхгүй бол цохиод унагаш шүү дээ. Диграм тогтоон шүү те. Тийм хүмүүрхтэй. Клопын хөл өмбөгт яг танайхан тамирчид өөрснөө зөгцөх юм уу? Зогсоолаагүй гүйлгээд байсан чинь ядарсандаа тэр нь нөгөө бэлтгэлийн ачаал нь Бас хүнддээд харин тий. хүнддээд эргээд дасгалжуулагч руугаа дайраад Гэхдээ Реалын бэлтгэлийн ачаал бол бас л Андоныг авах юм уу? энэ дэлхий дээр хамгийн хэцүү шүү дээ. тийм үү? Тэгвэл болж лээ шүү. Тэг Клоп ирээл заавал тэгэж гүйлгдэг юм биз гаяач. Гэхдээ бас нэг юм сонссон. Хэрвээ Клоп өөрөө бас нэг Реалыг дасгалжуулчул гэсэн юм цугуулах юм бол авах гэдэг гэж л. Гол нь өөрөө ямар нэгэн байдлаар илэрхийлэхгүй Одоогоор бодол нь эргээгүй л байгаа. тий илэрхийлэхгүй байгаа болохоор тэрлүү ингэж нөгөө бооцоо тавьж орох бодлого л байгаа юм л дээ. Дишам бол гоё сонсогдож байна. Тишам одоо эргээд клубын үлэмгөөрөө орохоор бас Харин яад юм бол Яг өөрөө тий. хүсэх юм болов. Ер нь тэгээд том л дасгалжуулагч хэрэгтэй байна гэдэг яриад байгаа үстэй тий. Реалын тоглогчид өөрсдөө том учраас том дасгалжуулагч ирэхгүй болвол ер нь өөдөөс нь баг ингээд хурал мурал цуглаан огцруулах бичиг өргөн барьчаад байна. энэ зам бол ер нь Реалд дасгалжуулагчаас гадна тоглогчдын хувьд ч гэсэн нэлийн тийм холиосол орох шинжтэй. Одоо харин сонин би энэ дасгалжуулагчдыг яах гэдэг юм гайхах. Премьер лигийн Гласнер хин хоёрыг 92 хоёулаа 100 явна гэдгээ хэлжлээ. Хоёулаа хүлээлт өндөр. Ялангуяа Гласнер ч бүр том баг таталцахын аргагүй санал тавьсан гэдэг. Иролоо бол угаасаа том баг руу явах гэж боормогтой. Бэлэн болчиход байгаа. Ерөнхийдөө бол яг өөрөө төгсөн л үлээ. Би өөр нэг багийн юунаас болж бол юу гэдэг нөгөө ятгалгаас болж ч юм уу ажиллаа гэсэн юм бол байхгүй. Уусаа гэрээч дуусчлаа юм л тий. Гэхдээ өөр багтай тохирцсон байсан ч гэсэндээ тэрийг хэлэхгүй л ахaltaа. Тэгэл харин энэ хоёрын хүлээлт л гоё юм. Би бол Оливер Гласнерыг Герман руугаа буцаад Дортмунд руу очих юм болов. Яа тийм бол. Гэтэ том баг руу явах магадлал нь Иралаад арай илүү баха. Тэгжуудад. Гласнер Гласнер шиг гол нь өөрөө томорцсон байхгүй. Үгүй Ярьсан дээр хэлсэн. Дортмунд ч одоо Нико Ковачтай болохгүй л байгаа шүү. Тэгэхээр чин тий Герман засгалжуулагч Оливер Гласнер хуучин Гладбахыг засгалжуулж ирсэн хүн байж байна. Тийм болно. Гэж би бодоод байхгүй. Тэгвэл Дортмунд яг энэ байдлаараа бол сайн тоглогчд байна уу байна. Гэтэ болохгүй байгаа байхгүй. Аваргуудын лигийн түүхэнд ерөөсөө хоёрхан тохиолдол байд юм байна. Тоглолтын тэргүүлэлийг 3 удаа алдсан хэрнээ хожсон тохиолдол. Цаа одоо жишээ нь 3 удаа Реал тоглолтын тэргүүлэлийг авч байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө тоглолт 90 минутын дараа хожиж байгаа. Баер нь хожиж байгаа. Энэ бол хоёр дахь тохиолдол нь. Өмнөх анхны тохиолдол нь болохоор 2003 оны шүгийн 8-д нөгөө манай Бүдүүн Роналдо Олд Траффордод Манчестер Юнайтед эсрэг тэгтээ 4-3-аар Юнайтед дэвшдэг. Тэр тоглолт юм байна. Ер нь бол ийм тохиолдол дандаа эхлээд хийгээдсэн юм дээ Роналдо. эхлээд хийгээд байсан юм байна. Тэгэхээр хоёр удаагийн хохирогч нь хоёулаа Олд Траффорд ч хаалгадчихсан тий. Тэгсэн. За тэгээд би нэг юм зүгээр тооллоо л доо.
Килиан Мбаппе маань сая аврагын лигийн 70 дахь гол орууллаа. Тэгээд боджээ суухнаа. Йоо. Раулын далчтай бидний Далын яг ард өмнө нөгөө нэг амар өсгөхтэй. Гүүцхээр тэр дээр байсан юм шүү дээ. За тэнгуут би юу гэж бодсон гэхээр аврагын лигт төрүүлж үзээгүй хэрнээ хамгийн олон гол оруулсан тоглогчтой юм жагсаалт. Мбаппе Тэрүүл тэрүүлсэн. яах вэ гэсэн. Тэгээ гаргасан чи ийм гарч ирж байна уу? За Килиан Мбаппе 70. Бурхан минь би бүгдийг шалгасан шүү. Гэхдээ төрүүлсэн хүн дунд нь байж ах юм. Нистлрой. За байхгүй юм шиг байна. Руд ван Нисtelrooy Руд ван Нисtelrooy. 56-тай, Harry Kane, Руд ван Нистлрой Манчестер Юнайтедаас хаашаа явлаа? Реал Мадрид руу явсан. Тэгээд Хамбург явсан. Аа тий. Нисtelrooy тэрүүлээгүй. Кейн тэрүүлээгүй. Бра, Гризман, Агуэро. Тэрүүлээгүй хүмүүс нөө гэсэн. Трезеге, Давид Трезеге. Коэффициентоор бол эхний 3 харилцаа. За тэгээд сүүлд нь бол Эден Жеко бол ихний 10-т. Мбаппе 98 тоглолт хийчихэж байгаа юм тий. 98 тоглолтод 70 гол. Мбаппе 100 гол ер нь өлхөө хийчихв. Гол Замлалтаа. хийчихв. Үгүй ээ энэ хүн чинь ингээд дандаа л том багуудаар явах байлгүй дээ. Роналдогийн чинь хэд үлээ? Жил болгон 10 хийгээд ахт одоо чинь дахиад 3 байтугад Роналдогийн талд ирлээ. Талд ирлээ 140. Дахиад Мбаппе одоо юу яан штэ. Одоо 28 хүрхийн штэ энэ жил. Өвөл. Тий. Тэгээ одоо 27 тал байгаа юм штэ. тий 100 гол батлаа. 37 хүртэл тоглоно өстэй. Тоглох байл. 37 биш юм ахад 35 бол 7 хүртэл тоглож хохоо одоо шинжлэх ухаан яагаад те. Цаанч нэг хүн сая 41-тэй Аль Насрт гол хийж байна. Хийж ил юм. За нэг ийм жагсаалт бол байна. Энэ дундаас тэгээд Harry Kane маань энэ жагсаалтаас хасагдах нь уу яах нь уу гэдгийг бол хэдүүлээ үлрэлийн хугацаанд бол харах нь байна. За тэгээд шүгийн 8 чинь дараагийн 7. дараагийн шууд дараагийн 7 хоног. Одоо энэ 7 тий дараагийн 7. Тий. За, Европа лиг конференц лигийн үр дүн хамтдаа шалгацгаая. Зарим нэг багийн охин багууд нь камбэк хийсэн сураг байна. Би хэлсэн бил юу хэлээгүй юу? Хэлсэн. Страсбург бол Би хэлээгүй байж магадгүй шүү. хэлсэн шүү. Европа лигийн шүгийн хасагдагчдны модыг харцгаая. Эндээс нэг л баг эргэж ирж магадгүй гэж би яг хэлчихээд байгаа тийм. Түрүүчигтэр спортингийг бас хэлсэн тийм. За, Брага битээс өөрсдөө их унжгаар тоглосон. Энд чинь 1-1 байсан тийм эхний учраа. Тийм ах шүү. Тэгээд хариу тоглолтод битээсийг талбайд болсон гол нь. Тэгээд Гэхдээ энэ хоёр ээлжлэл хийгээдсэн байл ш тий. за, Селта бол ёстой юм болсонгүй. Манай Испани хоёр байхгүй. манай Английн хоёр харин нөгөөд Ноттингем харин хүн шиг Португ ингээд 1-1-ээр тэнцсэн байсан ихний тоглолт. Тий. тий. Чи 3-2 хожижтэй юм байна. Унай Эмригийн лиг бол одоо тэгээд Болоны цомроо гавж. Тийм тэгээд Nottingham Forest чинь аврагын лиг тоглож магадгүй. Доошоо оноод 10 лиг тоглож байна. Унахгүй болсон сая өчтөр Болцсон биш ээ. Бөөрн лиг 4-1-ээр очсон. Тий, ер нь одоо гараг үлдчихээ. Бодлаа. Угаас Гэтэ яг Боломж байгаа. Унах боломж яг байгаа. нөө Хийдс бол бүр ойлгомжтой. Ноттингийн бас яг ойлгомжтой гэхэд Гэхдээ Nottingham би бол West Ham-ээс илүү Nottingham-ыг л хэцүү гэж бодож байна. Ялангуяа энтэй Европа лиг Содын Ноттингийн нэг Norman Gibbs White hater хийсэн шүү дээ. тийм ээ. Аа. Европа лигт зэрэг тоглоод гарах бас хэцүү шүү. Тэгээд за Страсбург маань иргэн ирсэн. За, конференц гэдэг бол харцгаая. За, ямар ч бас Ноттингем Астон Вилла. Nottingham Aston Villa гэдэг Английн хоёр том болохоор бас хоёр том баг. Хоёулаа аврагуудын лиг төрүүл юу лээ? үтсэн. Үдсэн хоёр. 80 Дэмждэг баг нь ийм тэмцээнд оролцохыг харах ямар байдаг юм болоо. Ямар тийм. Конференц. Хин дэмжээ даа. Страсбургийг үү? Гоо одоо яг Челси мессеж. Тэр жил тэгэл гоё л байсан шүү дээ. ногоо гэрлэр яваад. Тэ. За, Шахтар. За, Шахтар. Кристал Палас Фьорентинаг эхний тоглолтод сайн үрдэн 3 тэгдсэн байсан. За, Райо Аякафин чинь Райо 3 тэгэр очсон байлгүй яалаа. Тэгээд нэг яар гараад ирж байгаа. Премьер лигээс одоо 5 баг байтаа коэффициенттэй боллоо. 6 болгочих. А тийм байхгүй. 2 тэгэр Майнц хоцсон байсан чинь 4 тэгэр 4 тэгэр Страсбург хариуд нь очоод. За ингээд Райо, Страсбург гэсэн Франц, Испани, Страсбург хоёр бол гоё тоглолт таарна тий. Шахтар Кристал Палас. За одоо манай Палас яа тийм бол одоо Шахтёрын Бразилч. Фьорентина бол биш шүү дээ. Шахтар ч юм бол тий. Биш. Тэгэд
Палс юу яасан байна? Өнгөрсөн шөнө West Ham-тэй тоглохдоо Тэнцсэн энэ тэмцээнд нөө зориулж зарим тоглогчдоо ерөнхийдөө нөөх маягтай West Ham-тэй тоглоод тэгээ тэнцсэн байна. Ураа тэнцсэн байна. Палас ч одоогийн Премьер Лигтээ юугийн харах вэ? Тий, гол нь энэ болчиход байна л да. Одоо гол хамаг юм хүнээ амраагаал гол хүчин шиг л хайж байна. Тий, тэгээд өнгөрсөн жил FA Cup-ын цомыг авцсан байгаа Crystal Palace одоо энэ жил Conference League-ийн цомыг өргөөд Europa League-т орохоор болоод тэгвэл Лас нар явдгаараа л явах уу? Явна шүү дээ. Уус зарлцсан юм чи. Зарлцсан. Тэгээд одоо гайтайч гэх юм уу хаашаа. Palace-ын гэхдээ айгүй оргил үе нь болох гэдэг байна. Гэтэ явахдаа бүр тийм маш гоёор явах гэж байна. Шинэ 120 жил хүлээсэн цомыг аваад өгч Өнгөрсөн байгаа. жил 2 цом авцсан юм шүү дээ. Тэгээд дараагийнхаа том багтай очоод гэрээ хийхэд ч гэсэн илүү дөхөн мөхөн болчихж байгаа зү тий. Европа лиг авцсан нөхөр Франкфурттэй. Тий. Франкфурттэй Европа лиг бас л нөгөө Барселоногийн сахилахгүй бас. Одоо яаж ч утсан Барселона илүү үстэй Франкфуртээс. Тэр чинь 22 тий. Тэгэл мултарчдаг тий. 22. За Европын хөлбөмбөг бол ийм байлаа. Хэдүүлээ завсарлаж орж ирэхдээ Английн Премьер Лигт сая Челси, Манчестер Юнайтед, Мерсисайдын дерби тэргүүлэгч хоёрын дулаан ингээд маш том тоглолтуудтай юм 7 хоног байсан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo-Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger Brand хэсэг хугацаанд завсарлаад 2 дугаар хэсгээр олцсон. байгаа юм яа. Нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг маань эхэлж байна. За 2 дугаар хэсгээр өнгөрсөн 7 хоногийн Английн Премьер Лигийн топ тоглолтуудаас онцлон ярих болно. Эхлээд Stamford Bridge-д Манчестер Юнайтед зочилсон тоглолт. Харьяа. Таг шүүн тоглосон тий. Шөнө 3 цагт тоглосон. Шүн 3 цаг. Энэ тоглолтын дээр хин Стивао гимтэл авсан Тэгсэн шүү дээ. Тэгсэн. гэж байна лээ. Энэ нөхөр чи ер нь жоохон нэг гимтэл гэртэл ороод байдаг нөхөр юм аа. Тэгээд харваас жоохон төрхөн болоогүй өсөж гүйцээг байгаа л Харагдаад байна тий. Эхний ээлжинд бас бэртэхгүй байх юм. эндээс ямар амар. Энэ Челси талбай дээр ч тоглосон. Тэгээд хаалгаар бол 20 зөгсөн юм байлээ. Вот. Манчестер Юнайтед 4 зөгсөн юм байлээ. Яг нь тоглолтын юуны хувьд бол Куня. Зяан тэгээд 2 хүн араас нь ихэд ямар ч удаан. Бруногийн 18 дахь уу? 18 дамжуулсан. одоо энэ нэлээд өгч байгаа шүү. Тэгээ үр дүн болол авсан байна. Манчестер Юнайтед. Челси бол одоо бөмбөг эзэмшилт одоо ер нь одоо статистикийн хувьд бол илүү байсан боловч хожигдоод дууссан байна. За одоо Дилапийн хамгийн дажгүй товтлогоон саяных байсан юм уу та? Педро нет. Жо Педро байхгүй байсан. хит шон 3 гэмтэлтэй. 2 3. энэ дээр яг энэ шононд бол 2 онсон. Жо Педро бол гэмтэлтэй байсан. Тоглолтод оролцоогүй. За Кайседогийн эмсгэлт бол амар харагдаж байсан. Сайн зөвтгөлтөө тий. Тоглолтын төсөлд Энцо бас яасан бэ? Ирсэн үү? Гайгүй юм шиг л Энцо бэрцсэн гэж. Энцо нэр тоглолтод оролцохгүй байж байгаа энэ тоглолтын дээр оролцсон тий. 2 тоглолт өнжид орж ирсэн шүү Тэгээд дээ. сэлгэрөө суудсан шүү дээ. Тий. Тэгээд Манчестер Юнайтед бол 4-р топ 4, топ 5 нэр нь аврагын лигийн байраа ер нь баталгааж болцсон. Ер нь Тий, маш өндөр өвтэй болж байна. Маш өндөр өвтэй Эхний 5 бол ер нь баг ойлгомжтой шахуулж байгаа шиг байна. болж их шиг байна. Челси 6 7 хоног тасарч. Челси орж чадахгүй. Тий 6 хоног холдсон. 6 юу баг 7 юу? Тэгэхээр бодлаа. юу түүх за би энийг факт чек хийя. Гэхдээ Манчестер Юнайтед нэг удирлын 2 тоглолтонд хоёуланд нь Челсиг хоцсон ердөө 2 дахь тохиолдол гэж ах шиг байна. За. Өмнөх нь 19-с 20 он, тэгээд энэ жил 25-аас 26 он. Тэрнээс өмнөх удирлуудад Манчестер Юнайтед Челсигийн учраанд Юнайтед хоёуланд нь одоо тэр олон төрөнд донд байдаггүй юм бах та. Шүүрд нэгсэн үг шүү дээ. Тий. 2 тоглолтоо хоёуланд. Хоёуланд нь хожсон тохиолдол. Хэдүүлээ тэр хооронд юг харжээ? Гоолын дамжуулалтын рекорд мэдээж Бруно Фернандеш сая 18 дахь гоолын дамжуулалтаа Премьер Лигт өгсөн. Премьер Лигийн бүх цаг үеийн рекордуудыг хамтдаа
хэлээд шалгая. 20 байдаг. Thierry Henry, Kevin De Bruyne гэсэн хоёр ирэх. Mesut Ozil 19. За ер нь баг эвдэх гээд байгаа юм шүү. Гэхдээ манай Fabregas яг тэр 18 дээр айгүй эрт очиод тэгээд за одоо бараг л 7-8 тоглолт байна гэсэн чинь Үгүй Бруног бас л бид нэр эрт очлоо. Одоо бараг суух баг гэсэн чи хийгээл шүү дээ. Гол намжуулалт. Яг үдчүүл гоё. бас Салаа бас тэгсэн тий нэлээд эдэн тогтсон. Салаач чи өнгөрсөн үлрэл баг үлрэл талдаа орж явахад 13 4 болцсон явчихсан. Харин тий энэ 18 чи бас нэлээд эрт болсон юм. Тэгсээр нэ тэгээд зогсчт юм байлээ их сонио. Одоо Бруно ч заа 3 дугаас гарснаас хойш Паласын эсрэг, Ньюкасл эсрэг, Астон Виллагийн эсрэг 2 гол намжуулалт өгч байгаа. 4 тоглолт дараалаад. Бруно ч оны өмнө нэг 6 7 байсан бах айгуул. Тэгээ Борнмут эсрэг голтж байгаа, Лидс эсрэг гол дамжуулалт. Kevin De Bruyne бас гол 3-4 тоглолт дутуу байна. Одоо энэ эвдчих болоо гэсэн чинь эвдээгүй дууссан байхгүй юу? Анриг эвдчих байх гэдэг. Адилхан 20-20 болчоод одоо нэг өчгөөлгүүдээ гэсэн өгөөгүй дууссан. Тэр ассист гэдэг бол ямар хэцүү зүйл байдаг вэ сая гэдэг. сүүлийн 7 тоглолт тийм. чинь 6-аад нь гол намжуулалт өгөөд өөрөө нэг гол олцсон байхгүй. Тоглолт бүр дээр гол намжуулалт өгч чинь гэсэн. Өгөөд байна тийм. Одоо үлдсэн 5 тойрог. 5 тоглолтод 3-ыг хөсөлт болчих шүү дээ. Би өмнөх одоо тэр сая нэрсэн байгаа тамирчид бол ихэнх нь тэгсэн байдیں۔ Тэгээ яг Анриг бол тийм гэж бодохгүй байна. Бройн бол тэгсэн. Сүүлд нь 2 3 тоглолт байхад чинь нэг ч өгөхгүй байсаар одоо 20-20 дууссан. 20 дээр тэнцээд ирэх юм байна. Фабригас бас тэгсэн, Салаа бас тэгсэн, миний л мэдхий. За тэгээд ямар ч тач 18 голын дамжуулалт. Лампард бол явсаар гол баг хамгийн сүүлийн тоглолтод 18 хийгээл мэгэл дуусч ялгүй яа. 5 онд уу? Тэгжсэн санагдаад. 2004-өөс 5 онд. За тэгээд харин нөгөө талдаа Челсигийн форм гэдүүл харна. За Премьер Лигт 4 тоглолт дараалаад гол хийж чадсангүй. Ньюкасл, Эвертон, Манчестер Сити, Манчестер Юнайтед гэсэн 4 тоглолт дараалаад. Энэ бол тэдний 28 жилийн түүхэнд байгаагүй ийм сүүлийн 28 жилийн түүхэнд байгаагүй ийм цуврал болцоход байна. 21-р зуунд байгаагүй юм байна да тийм. Байгаагүй юм. 4 дараалал хожигдсон тохиолдол бол 23 онд Фрэнк Лампардыг дасгалжуулагч байх үед бол тохиож байсан. Болжээ. Гол хийлгүй гэж 4 дараалал хожигдсон тохиолдол бол 28 жилийн турш байгаагүй юм байна. Тэгээ алдсан гол нь бас дандаа 3 алдаад байсан баг биз. Тэгээ тэр Эвертон, Ньюкасл хоёрт хожигдсон асуудал байгаад байгаа зү. За бусд нь бол одоо чинь Манчестер Сити, Манчестер Юнайтед, Paris Saint-Germain гэх том багууд байна л да тийм. Ер нь бол форм угаасаа л дутуул байгаа л да. Хүчин чадлын хувьд тий. Фи цом дээр бол яг суглаа их хайтайхан яваад байгаа л та. Тий. Явсаар байгаад одоо ганц биш элиттэй үлдчихэж байгаа шүү. Чи дандаа л доотлогийн багуудтай тоглосон баг шүү. Тэгсэн баха. Кайсето нэрээ баг гэрээгээ сонгох гэж байгаа юм шиг. Тийм баха. Сунгаад тэр чинь баг анхнаас Сонгогдсон ч 10 жилийн гэрээтэй яриа шүү. Тэг баг. Кайсето юу? 33 он хүртэл дахиад сонгох тийм яригадаад л. 33 он. Маш нөгөө 8-ны 20 юу болсон бэ? 8-ны 20 ч Зүгээр л тэгэл тоглосон. нам жимлээ шүү. Гэхдээ тэр чинь харин Эргэж буцлаа гэсэн мэдээл бол алгал байна. үгүй тэр чинь академик гэж би сонсох юм. Зүгээр 8-ны 20 мөн. Академид 8 өөр Айл академи. ална. Би бол зүгээр яалчгүй. Мөн. Айл ална. Хоёр Амаач хийхгүй академидаш бүртгэхгүй гэсэн. Тэгээд энэ зуунд л мэдэх тохиолдол тий. Та ер нь Росинерийг яана гэж бодож байна. Тэг миний бодлоор бол Синери бол одоо болсон дээр хуу. Яг нь сая нэг ингэсэн байлээ. Челсигийн фэнүүдтэйгээ Челсигийн эзэдүүд уулзсан муулцсан юм байна шүү дээ бид нар чинь тийм. Уучлалт төссөн байл. Ширэмэрийн дугуй ширээний ярд уулзаж зоог моог барьж Сарын өмнө чинь зүгээр гацгаа гэдэг уулцсан, хөөгөө уулцсан. тийм тэгээд сайхан ойлголцсон энтер гэж юм. Тэгээд тэрэн дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Мареска калцсанд бол айгүй их тийм дургуутсан. Хөгжөөнд дэмжигчид. Тэ? Тэгээ Марескатай үл ойлголцол үүсээд Марескаг явуулчлаа гэж ойлгосон юм шиг байна. Мареска клуб хоёрын хооронд бол ямар нэгэн тийм үл ойлголцол хэрвээ юу ч болоогүй маа. Өөр шалтгаан байсан юм аа. Тэгээ удахгүй тэгээд энэ шалтгаан аяндаа тэгээд мэдэгдэх байлгүй дээ гэж хэлсэн гин. За. Тэгээд тий цаг хугацаагаар тэгээд аяндаа тэгээд яах байлгүй дээ. Тэгээс Марескатай муудалцаад Мареска хөөж явуулаад Мареска намайг 8 хэлгсэнгүү гэд мэ тэгээд энэ зэвлэр яваад байгаа тийм хамаг мамаг бол тийм байхгүй гэсэн байлээ. За тэгээд Мареска явснаас болоод дажгүй явж исэн баг гинт ингээд ийм уналтын байдалтай болчлоо. Тэгээд ингээд ер нь бол
цом мом аваад яваадсан баг тий. Хитажгүй байсан баг. Гэт ийм болсонд бол уучлаарай гэсэн юм шиг үлээ. Би бол тэрэнд итгэхгүй байна уу. Марескатай уусаал эзэдийн тохиромжгүй байдлаас болж л явсан шүү дээ. Тэрэнд бол би итгэж. Тэгсэн чинь тийм л юм ярьсан лээ. Яг хөгжөөнд юмштай болгоосаа тэгж л Үгүй ээ. Багийн удирдлага. Тэгээ удирдлагууд харин хөгжөөнд юмштай тэгж л хэлээ. Тэгж ойлгож байгаа бол буруу шүү. Марескатай бид нэр маш сайн харилцаатай байсан. Огт өөр шалтгаанаар явсан гэж. Харин тийм шалтгаан. Ямар шалтгаан. Марескал мэдж байгаа хэрэг л доо. Гэж хэлсэн байлээ. Би бол тэрэнд итгэхгүй. Энэс биш Марескатай муудалцсан бол байхгүй шүү л гэж. Одоо энэ Росиньер яваад тэгээд одоо Челси дахиад тасалжуулагч авшин удирдлагын дундуур тасалжуулагч юуны солихч нь тухайн Би бол Челси маш таарав гэдэг нь. За хин нэрх нь хамаагүй нэг тасалжуулагчтайгаа одоо ч нэг хоёр үлрэл ажилласаа л гэж бодож байна. Одоо бүр залхах чинь би бол. Тасалжуулагч солисоор одоо. Тийм. Одоо бүр нэг үлрэлд нэг биш нэг үлрэлд хоёр боллоо. Үгүй одоо ямар тасалжуулагч ирүүл зөвөмжтэй чинь стоо мэдэх юм байна. Ямар ч Росиньер бол яг нь сайн одоо ирээдүйтэй тасгалжуулагч байж магадгүй. Одоо шууд амжилт үзүүлэх гэвэл Росиньерийн хувьд болж болдсон шүү дээ угаасаа. Угаасаа тэнд ажиллаж исэн хүнийг хүчээр аваад тэр ингээд хийцүү. Нэг компани л дотор болж байгаа л асуудал. Тийм. Групп хоорондоо. Тийм одоо MCS-ийн Coca-Cola дээр байж яснаа евро ч юм уу шилжиж байгаа л гэсэн үг. Гэтэ тэр чинь хөлбөмбөгт бол энэ клубыг ингэж Страсбургийн хин захирлан ч гэсэн дахиад хэлсэн байлээ шүү дээ. Үлрэлийн дундуур ингэж доктортой байсан клубын тасалжуулагчийг авч яваад тэгээд одоо буцаж хаална гэх тэр хүний замналыг карьерийг бас юу ч болгож байгаа. Дээрээс нь манай клубын доктортой ажиллагааг саар болчихжээ, ингэ сатаар болчихжээ. Тэгээд тэр хүний хувь хүнийх нь бас замналт нь нэг юм хард холбогдлолтойсэн. Ер нь яг нэг юм удирдлагын төвшөнд бол одоо Росиньерийг халдчихвол байна тий. Страсбург ч бас тухайн үед бас топ 4 мөрөд энэ төр өрсөлдөж исэн баг шүү. Аврагын лиг нэгт магадгүй бас өвлөвл. Одоо ч байгаа шүү дээ бол. Одоо ч яг уу боломж нь бол байж л. ойрхон л байлээ л дээ. Мартин О'Нил лөө. Юу лээ? Мэдгүй. Гариан л. Гариан. Тийм шүү дээ. Вулверхэмптний хоол шин. За Челси Манчестер Юнайтед юм байна. Мерсисайдын дерби Эвертоны Хил Диккенсэн цэглэлд хүрээлэн анх удаа Мерсисайдын дерби хүлээ авсан. Бето. За нөгөө мамар тишээд чинь Энэ дэр гимтчлөө. хаажил явна да. Курц Джонс. Эвертон тайдын бодож байгаагаар ер нь Лукаку байх үед л одоо 50%-аас дээш одоо юу гэдгийг сайн довтлогчтой байсан баг тийм. Тэрнээс өөрөөр Эвертон ер нь сайн довтлогчтой байсан түүх юм юу вэ? Нэг Анчелоти байхад нэг Доминик Калверт-Лewin нэг арай сайн болох гэжсэн. Тэгээ Анчелоти нэр яалраа яваад тэгээд бодлоо. Эвертон ер нь бол тэгэл довтлогооны Тоглолт болгоно гэж олжсэн шүү дээ. 7 8 тоглолт боллоо. Тэгээ Анчелотигийн замналдах ер нь хамгийн баг таарах юм баг Эвертон нөгөө. За энэ амар дамжуулт явсан. Энэ юу нэ Эвертоны хамгаалалт хоорондоо юу ч болоод байгаа юм. Салахыг Салаа хэдэн тоглолтны дараа гол энэ юм бэ? дамжуултууд ингэж алдаад байрлал эзэлж амжиг байна. Салах Фулхэм эсрэг нэг олдсон байсан шүү дээ. Тий. тэгсэн тий. Авруудын нэгэн тоглолт юм. Тэгээ энэ тоглолтод за энэ Тэгсэн чи ингэ хийчихдэг. бето хийсэн. Бето бол ер нь Португалийн шигшээ энэ гэсэн тийм юм байгаа юм байхгүй. Бето ч Португал үлээ. Кабо өрд үлээ. Кабо өрд. Португал биш үү? Абиг хараач Шиг санагдаад юм. Португалд төрсэн ч илүү юу л юм. Тиймэрхүү Амны тийм Португал. гівнэ Жир шинжилвэнэ. Гівнэ бисэн аав юм. За энэ чи хэд минут нарж байгаа лээ? Эрдэнэ нэг харав. 11 11 сунгаас Сүүлийн тийм сүүлийн. Энэ тоглолтод Ливерпул Курс Джонсыг баруунд хамгаалалт гарч ирсэн. Одоо нөгөө сая бид нар ярьсан шүү дээ. Арууд лигийн тоглолтын дээр баруун зүрийн хамгаалалт. Ер нь ингээд энэ үйлрэлжингээ баруун зүрийн хамгаалалт болох асуудалтай байгаа гэдээсэн. Курс Джонсыг баруунд гаргаж ирээд тоглолтын шилдгээр Курс Джонс тодорсон. Джонс гарч ирэхээр Салах арай юу тоглолчлээ. Одоо илүү чөлөөтэй тоглолтыг үзүүлэх боломж гарч ирчихлээ. Джонс илүү хамгаалтандаа анхаарсан. Тэгээд тоглоогоос Курс Джонс одоо дэмжиж чадсан шүү дээ. Тэгээд яг ийм динамик тоглолтыг арай үзүүлж чадсан учраас Салахын хувьд бол илүү өөрийнхөө чөлөөтэй тоглож яг одоо гоолооч оруулсан. Тэгээд арай бас илүү
дээр тоглолтыг үзүүлсэн гэж харагдаж байгаа. Тэгээд нөгөө 4-4-2 гэдэг 4-2-2-2 гэдэг хөлбраа 4-5-1 болгож өөрчилсөн. Тэгээд Арне Слотыг зогцохгүй байна гэдгийг бас нэг жишээ нь энэ л да. Яг энэ тоглолтод бол хожиж байгаа. Сайн тоглолтыг багаараа үзүүлээд яг энэ хөлбөр дээр бол бараг тоглолт бүр дээр ингэж өөрчлөлт байгаа байхгүй. Яг тогтсон юм байхгүй. Бүрэлдэхүүн ч гэсэн одоо хүртэл Курс Джонсон гарч ирээл сайн тоглохын, одоо Фримпонгоч гаргаж ирэх юм, Фримпонгийг уртлын 3-ын баруунд ч тавьж үзэх юм. Тэгэл Милош Киркезе зүүнд гаргаад одоо энэ тоглолтод Робертсон гарсан мөлөө. Робертсон шарах юм. Яг хөө мэдээж нөгөө нэг тэмцээнээс шалтгаалаа те хуваарлт хийгээд бүрэлдэхүүнээ өөрчилдөг л дөө. Гэхдээ Арне Слотыг гаргаж байгаа 11-т бол дэндүү энэ үлрэлт бүр дэндүү олон өөр бүрэлдэхүүн байгаа хөөх. Бараг өөрчлснөөрөө Премьер Лиг номер 1 явж байгаа. Формашн ч тэр шиг яг тэгэл нөгөө нэг яг бодож ирсэнээр тоглолт болохгүй байхаар л тэгэл за тэгвэл энийг ийшээ болгоод энийг ийш Арне Слот ганцаараа шийдэхгүй л байх л да тийм мэдээж хэрэг баг бүгд л ярилцдаг л байх л да тийм тоглогч нар хүртэл за надад бол энэ байрлал жоохон ийм хэцүү байна авч явах хэрэгтэй. Ярддаг л байх л да тийм багаараа ярина шүү. Слот жоохон тууштай биш юм шүү. Хүн болгоны үгийг сонсоод байна эсвэл үгүй доктортой системтэй байжж ямар системтэй вэ гэдгийг тодорхойлохгүй байхгүй. Тим системтэй тоглоё гэж зүгээр л доктортой системтэй байж тэрнгээрээ ингэж тууштай явж тэгээ нэг амжилтанд хүрэхийг бас ирмэлцэх хэрэгтэй шүү дээ. Яг хөө тэгэж өөрчилж формашнаа өөрчилдөг. Гэхдээ тэрийгээ тоглолт болгон дээр өөрчлөх чинь асуудал болоод ирж байгаа юм. Одоо Ливерпулийн гарааны 11 King гэхээр одоо City жишээ нь сүүлийн тоглолт ингээл өөрчлөхгүй байна. Арсеналынх заа ойлгомжтой. үгүй яг City чинь нөгөө яг энэ одоогийн тоглож байгаа энэ арга барилаа биш одоо энэ хождог тоглолт энэ цувралаа ихэлтэл битүү сольсон шүү дээ City чинь. Тэгэхээр Ливерпулийнх бол яг ингээд ойлгомжгүй л байна. Ливерпул гол формашн ч ойлгомжгүй. Хэцүү л юм. Мерсисайдын дерби мэрэгэн буучдын жагсаалтыг хамтдаа харцгаая. Энэ бол Мохамед Салах Мерсисайдын дербид 9 гол оруулснаар Стивен Жеррардтай тэнцжээ. Роби Фаулер Ориги 2 6 гол оруулсан. Ориги юм амар байгаа шүү. За, Тим Кехл гэж Эвертон Австралийн одоо ийм энэ товтлогч бол мундаг товтлогч байсан шүү дээ. Байсан. За тэгэл Лукаку юм байна те. Тэгэл Дараагийнх нь. за ингээд 9 голтой Мерсисайдын Quit маань байна. Quist, Kaut, Coit гэх янз Кайтл юм шиг байгаа юм дөө. За тэгээ ийм байна. Мохамед Салах хамгийн сүүлийн удаа Мерсисайдын дербид оролцлоо. Ливерпул сая Хил Диккенсгээ шин зингэлтгэт нэрээд хожсон. Ливерпул түүхэндээ 60 өөр зингэлтгэхэд Премьер Лигийн хүрээнд хожлыг авлаа. Авсан ийм амжилтыг бүртгүүллээ. Мохамед Салах замлынхаа турш Ливерпулд ирснээс хойш 51 дахь удаага тоглолтын эхний голыг оруулж нэгтийг болгосон тэргүүллийг авчирсан юм. Салах маань нөгөө нэг юуг бол эвдсэн те. Эвдчлүү. Нөгөө нэг Премьер Лигийн мэрэгэн боцтын нөгөө англи биш тоглогч. Англи биш чинь Агуэро 180 хэд байдаг шүү. Тэрийг эвдчлүү. Эвдэг. Агуэро дээр нь байгаа санагдах юм. 180. Агуэро гараа гүйцээ. Анирыг ямарсан гүйцсэн баг те. Агуэро гүйцээ. Аалан ширгээ гүйцэн гэвэл айгүй хол байсан мэт. 260 мар байдаг үстэй. Цэжэр санахгүй ямар хүнд асуулттай баха. Яг зүгээр. Заавал харах гэдэг яг зүгээр тэгж бодчихъя. Гүйцээ. Тэгэнгүүтээ мэрэгэн буучдын жагсаалт за ингээд Салах харин би энэ айгүй надад гоё санагдсан байхгүй. 51 удаа тоглолтын ихнийг голыг оруулсан. Премьер Лигт Премьер Лигт биш. Одоо энэ чинь зөвхөн Премьер Лиг гэлөө Ливерпул. Премьер Лигт Ливерпулийн нэр өмнөөс тэр яндрын Арсеналд байхдаа бас 51 удаа тоглолтын ихнийг голыг оруулж нэгтийг болгож багтаа тэргүүлийг авчирч байсан юм. Энэ рекордод тэнцсэн тэнцэж ирж байгаа юм. За тэгээд Салах бол ийм байдалтайгаар удирдлыг дуусгаад Ливерпулээс явхаар болсон сүүлийн Мерсисайдын дербид хожсон. Салах удаа яачих бол Төв Азаргнууд. Сауди Араб байж магадгүй нэ. Европт үлдэхгүй гэж байна. Европт үлдэхээр одоо хаана очих? Юу болсон байлгүй тий. Амрах тийшээ хандж байгаа байлгүй тий. Илүү жоохон тайван доктортой тэгээд юулууга Бензема энэ шиг ингээд гоор ойрхон соёл руугаа явна гэж байна. Ойрхон соёл руу. Гэхдээ эсвэл би бодохдоо Италид очиход бол Италид байсан шүү дээ өөрөө. Тий. Агуэро гүйцсэн биш үү? Гүйцэж юу? 193 Агуэро 184. Өө тийм шүү дээ. Ороос санаа. Италид очиход Италич одоо тийм жигүүр энэ асуудал
хин Салах ч одоо 34-тэй болчихж байна уу тий? 92 оны. 92 он. Тийм баг. Тэгээ за 34-тэй гэдэг ингээд ахаад 35 36 гээд 2 жил Ювентусын баруун жигүүрт Консисаогийн оронд тоглол яах вэ? Консисао нь байсан шүү дээ. Тийм үү заагаас. За болио бэл. Дараагийн Гэтэ нэрээ амар шүү дээ. Би Салахыг ингэж 4 рүү ороод ирсэн гэдээ мартсан. одоо 7 гол хийхэд 200-ийн босоод авах гэж байна. Уг нь. Тэгээ одоо явлаа. Долооч чанга, арай чанга. 7 гол хийхэд 200. Хаалан Ширэр, Харри Кейн, Рүүни тэгээд Салах шүү дээ. Боддоо энэ чинь Премьер лигийн баг бүх цаг үеийн хэмжээнд Тэгэд одоо Ливерпулийн фэний хувьд ер нь Салахыг одоо Ливерпулийн ер нь домог гэж бодд юм уу боддгоо юм уу? Эсвэл боддгоо юм уу? Домог штэ одоо наа чи. Ливерпулийн фэнээс хин Ливерпулийн фэн болчоо штэ нэг удаа. Салахын би хэрвээ фэн нээсэн бол домог. Домог уу? Домог. Ливерпулийн би ганц Аргуудын лиг 2 удаа өстэй. Биш Премьер лиг 2 удаа, Аргуудын лиг 1 удаа. Клубүүдийн дэлхийн авраг одоо тэр лигийн цом юу бүх байж болох цомыг авцсан. Дээрээс нь яг энэ Клопын 90 үеэс Шлот ингээл энэ үед өнгөрсөн үлрэлтээ Клоптой ч байхад Шлоттой ч байхад Премьер лиг авчих байхгүй. Салахч. Өнгөрсөн үлрэлт ялангуяа 30-20 их төхөөд. Яг энэ шилжилтийн үеийг бас авч яваад эхний үлрэлт нь цом аваад дуусгацсан. Жирард Премьер лиг авах юу гэж байх тий. Премьер лигийн яг түүхэн домог бол домог. Гэтэ яг бүх цаг үеийн шилдэг тоглогч гэдэг нь Гэтэ 2005 он ч нь бол одоо дасгалжуулагч Алонсо тий олон хүний өвчин зүйл байгаа шүү дээ. хин Рафаэл Бенитес. Гүйгүй тий одоогийн дасгалжуулагч Алонсо ч тэнд багтнаас амар нөгөө Жирард Салах хоёрын зүгээр ингээд эренблүүл Ливерпулийн түүхэнд тэний дээр нь тавих байлгах байхгүй. Ливерпулийн фанатуудны Өөртөө яа. домгуудын нэг нь одоо бид дөрөв энэс нэг юм хэлээд одоо ад болно. За Манчестер Сити Арсенал. Гэтэ жоохон цаг хугацаа хэрэгтэй байх та Салахыг үнэлэхэд. За энд ястаа нөгөө юу гэдэг вэ? Хуучгана. Нөгөө хуучин Microsoft Explorer нэг тоглоом байдаг байсан шүү дээ. За энэ ширки. Энэ одоо нэг заалан байгаа юм шиг тоглоом. Харин тийм. Тэгээ манай Guardiola ч одоо харин ингэ тоглодог хүмүүнийг зөвшөөрдөг болчиход байгаа байхгүй. Хуучин бол ерөөсөө зөвшөөрдөг байсан шүү. Энэ Тэгээ бас ингээ хүрхээр унгаачих гад хэцүү юм тий. энэ хүн л одоо Франц шиг шээ шүү дээ. Энэ хүн гэхдээ Франц шиг шээд нэг хамгийн түрүүнд Сирээр орж ирэх нөхөр юм шиг байна. Оо хамгийн дөрөв ч орсон. Ям Мен Донорума. Энэ одоо тэгтээ бүр арай. Манай хүн одоо яг иймэрхүү бөмбөг эзэмшилт Тэр нөгөөтг нь яг хаалгаар уу чиглэх юм. таарах хүнэлтэй тий. Донорума угаасаа. Хаварцгтэй. Ер нь энэ тоглолтын эхний бас үнэхээр гоё байсан. Ялангуяа Арсеналын тоглолт бол би үнэхээр гоё юм. Хаварц бол байнгын юм шиг байна. Хаварцаас гадна энэ Одигорын бага манлайлж байгаа тэр манлайл бол энэ тоглолт үнэхээр гоё байсан. Яг тэр Энэ сүүлийн хэдэн тоглолтод бас харагдаагүй Арсеналыг харсан шүү. Яг агуулгын хувьд Одигор хоёр тоглолтод оролцоогүй байж байгаа тэр энэ ирсэн бэртлийн болмоос тэгээд энэ тоглолт нь үнэхээр гоё. Яг энэ толгоо нь ирж ирсэн багийн ахлагч нь ирсэн гэдэг шиг шахаж тоглосон. Доку. Зя ингээд хаалт. Габриэлчтэй яаж чадаагүй л болтцсон да. Габриэл Хааланд хоёрын гоё юм зөндөө болсон. Бас л Орали хараа. Орали л өгч чаа. Цааш нь татчихж байгаа энэ хоёр ч бас. Энэ хоёр стан мөн гэсэн ихэд хэлээ уралдсан. Хөл мөлн ч ухт юм тий. Ичнээ шооч. Тэн дээр бөмбөг баг зэрэг наашаа авцсан бол Оралигийн гаранд төрчих байсан гэж. Яг хавирганд нь авсан. За энэ. Энэс өмнө тэр нөгөө доторх юуг нь урчиж байгаа шүү дээ хэлсэн. Оо яа. Зарим нь бас жүжиглээд унуул унахаар тий. Хааланд бол Өөртөө гэж бол. унахад л улаа шүү дээ. Хааланд гэхдээ гоё хэлсэн байл шүү дээ тоглолтын дараа. Энэс тийм ээ. Габриэл Магалесыг хэдий бит хоёр талбай дээр ингэж өрсөлдөж байгаа те баг одоо би бидэд дургүй юм шиг харагдаж байсан. Би бол Габриэлийн тоглолтод маш их дуртай. Хамгаалагчдын хувьд бол үнэхээр гоё үнэлдэг юм хамгаалагч. Хааланд бол өөрөө бас нэг ширтэй гэдгийг бол харуулж байгаа байхгүй. Нэрийн хөөх. Гоё үг хэлчихлээ. За маш чухал тоглолт байсан. Энэ чинь 6 онооны зөрүү. Сити нэг тоглолт дутуу. 9 байсан үг нь. 9 байсан. Тэгээд Одоо 3 болчлоо. одоо ингээд онооны зөрүү 3 болсны дээр Манчестер Сити нэг тоглолт дутуу болсон. За хэдүүлээ хүснэгтийг харж байгаа тэрийг бол тусад нь ярьчих. Ярина. Райан Ширки
Ширхи 10 гол 14 гол юм байна. Дабл бүх тэмцээнд Дабл. дабл. За тэгээд ерөөсө Премьер Лигийн тоглогч нар дотроос дабл хийсэн ерөөсө алга байна. Шууд угсруулаа харч одоо Премьер Лигийн тоглогч дотроо голын оролцоо энэ үлрэл бүх тэмцээнд гэдэг бол дахиад онцломоор байна. Айрлинг Хооланд 99 минут томд гоолд оролцож байна. Нэг гол оруулж голын намжуулт өгч байна гэсэн үг. Райан Ширхи 100 минут. Ерөөсөө энэ хоёр тоглогчийн оронд 1 минутын зөрүү. Бруно Фернандеш 102, Игор Тиаго 119, Уго Экитике 125 байж. Гойкерес байхгүй бах юм. Байхгүй. Ширхкийг бол анхны үлрэл шүү дээ. Ирээд ерөөсөө. Премьер Лигийн. Гойкерес байхгүй бах юм. Дор хаяж 900 минут тоглосон Гойкерес намар рос гэнэсэл та. Дор хаяж 900 минут тоглосон тоглогч нар дотроос 90 бэлүүл юм гэж. Одоо төрүүлж байгаа багаас энэ дунд заавал нэг хүн байх хэрэгтэй бол ер нь бол. Тэр нэг Сака байх хэрэгтэй. Сака энэ жил Чемпионын улмаас энэ жил тоглосон ч. энэ жил угаасаа намар орж ирэхдээ тэр гэмтэл нь байсан юм шиг байна тий. Ерөөсөө нэг л тийм Бүр илаашгүй. тий. Намар тоглож байсан тоглолтуудаа ерөөсөө тийм олигтой байгаагүй шүү дээ. Зя тэгээд гэмтэл нь байгааз. Райан Ширхи 2 үлрэл дараалал нь дабл буюу голын дамжуулалтаа 10 давуулсан 4 хүн байна. Европын топ 5 лигт. Бүх тэмцээнд гэдэг дахиад онцлог. Ширхи чинь өнгөрсөн жил Лионд 20 дамжуулт өгсөн юм уу? 20 дамжуулалт 12 голтой. Энэ үлрэл 10 гол 15 голын дамжуулалт. Ламин Ямал 2 үлрэл дараалаад ийм байгаа. 40 гээд хэдүүлэхтэй барстай ярьсан. Вини Жуниор 21 15 18 11-тэй юм байна. Майкл Олизе 17 18 21 27. Энэ бол амар 27. Энэ нэг үлрэлийн ассист рекорд чинь 30 30 байд юм шиг байл шүү дээ. Бисли их байлуу. Тэнгүүд Премьер Лиг дээрээс тэр 20-ыг л давж чадахгүй 100 жил болж байгаа юм бид нар. Биш энэ болохоор бүх тэмцээнд нөгөө аврагуудын лиг мэгтэйг хамт. Гэхдээ тэгээд яг ингэж дабл хэд 2 жил дараалан хийсэн хүнийг Тоттенхэм авсан шүү дээ. Коломоаны гэж. 2 жил чараа ганц жил. Германд 2 жил хийсэн мэт. Үгүй аа 1 жил. 1 жил үү? Тэр жоохон юу яцсан. Холигтуулсан. Тэгэд энэ Райан Ширхийг Челси бас маш их сонирхож байсан шүү дээ. Челси баг авдлаа гэж ярьж өстэй. Тэгээд Сити авсан байхгүй. Тэгээ ер нь би бас тайлбар дээр нэг цус дурдаад өнгөрсөн. Тэр Уго Виана гэдэг спортын захирал нь бол яалтчгүй мундаг ажилласан байхгүй. Райан Ширхийг тэгээд энэ Донорума одоо энэ Тижани Рейндерсэн тэргээд яг энэ тоглогчдыг авчираад нийлүүлэнгүүд нэг 200 хэдэн паунд 200 хэдэн сая паунд болж байгаа байхгүй. Энэ сүүлийн хэдэн хийсэн энэ Ливерпул, Челсигийн Юнайтед 8-уудтай харьцуулахад бол 2-3 дахин бага нэ үнээр маш одоо зөвүүн гой тоглогчдыг авчирсан. Тэр нь алидийн ингээд үр нөлөөгөө үзүүлээ. Сая хүртэл Антон Семенёг аваад ирлээ те. Төрүүлж алхаад дээрэс нь үнийн дүнгийн хөвдөч төр боломжийн хөвдөч төр гайгүй авчираад тэгээд эдгээр нь нийлээд дараагийн үеийн Пепийн одоо сетийг бүрдүүлээд байгаа байхгүй. Одоо жишээ нь Ширхийг бол Челси би бол агийг авах гэдэгснээс амар маш сайн санаж байна. Яг иймэрхүү юм дээр бол Челси зөв ажиллаад байгаа. Челси бол яг 2-8-9-ний нэг нь бол зөвл 8 болсон байх гэж боддیں۔ Жо Педрог тий. Гранача бол харин зөв байсан уу буруу байсан уу гэдгийг бол мэдэхгүй байна. Уугүй вэ очоод хэр удаж байгаа лээ. Бигерштайн байсан шүү дээ. Бигерштайнаас 24 он дуусгаад Бигерштайн ажиллаа өгнө гээд 100-аас 25 оны 100-аас эхэлж байгаа. Одоо бараг жил орчим л болж байгаа юм л хүн шүү дээ. 24 оны сүүлээс яг энэ төр ажлын ингэж хамтарч хийж ягаад авж байгаа. Тэгээд Пеп өөрөө 24 онд хэлж исэн байлээ. Спортын захирал гэдэг хүн маш чухлаа. 8-нууд дээр их хөв нэмэр оруулдаг. Тоглогчдыг авчирхад маш чухал үүрэгтэй байдаг. Тэгээд баг өөрөө энэ Уго Вианаг санал болгосон юм шиг байна. Хин Бигерштайн Пеп хоёр бол Барсад хамт байсан. Хамт байсан. Тэгээд уг нь Бигерштайнтэй хамт Ситид чинь 18 цум авсан байлоо. Тийм Бигерштайн нэлээд удсан Ситид. Шинэ Вирцийг Ливерпул ер нь урдуур нь ороод авсан уу? Хиний урдуур авсан чи. Ситигийн хэрвээ аваагүй байсан бол Вирцийг Сити авахгүй гэж оролдох байсан уу? Мэдхгүй. Би Сити Вирцийг сонирхож ин гэж бодсон юм. Анхнаасаа Ливерпултэй лого нь хамт яваад байна. Шууд тохирсон байсан уу? Би Сититэй санахгүй. Ер нь тэгж санагч. Тэгээд Пеп ч бүр яасан бэл чи. Лионел Мессигээс хоошоо миний сэтгэлийг хөдөлгсөн анхны үл өмгчээр Райан Ширхи. Бүр тийм хэлсэн. Техник нь угаасаа амар юм билээ. За тэгээд Пеп дээр нэг юм байсан. Пеп гэснээс. Пеп ингэнэ.
8 удаа дасгалжуулж байгаа баг нь лигийн 2 дугаар байранд байжгаад 1-р байранд тэргүүлж байгаа багийн эсрэг 8 удаа лигийн тоглож. Одоо яг саяны тохиолдол гэсэн. Хоорондоо тоглож байгаа. Байерн дохтой ч юм уу. Тэгээд одоо юунд Манчестер Ситид. Тэгээд 8 тохиолдлоос 7-д нь Пепийн баг хоцсон. Тэргүүлэгчээ хоцсон. Тэргүүлэгчээ хоцсон гэсэн үг. Тэгэхээр Пеп ер нь ард нь явал урд нь яваа багаа заавал барьж авч явдаг. Тэнгүүт энэ 7 хожлоос энэ 7 хожлоос 4 нь Премьер Лигт гэхээр за нодлонгийн юу вэ? Нодлон Арсеналыг хоцсон баг. Энэ жил дахиад хожижлоо. Тэрний өмнө Ливерпулийг хоцсон тохиолдлууд бас байж магадгүй. Тэгэхээр ер нь хойно яваа болвол хойно яваа Пеп бол хамгийн эвгүүл юм байна. Гэхдээ угаасаа нөгөө Пеп чинь хавар эвгүүл гэдэг байгаа үстэй. Тэгээ хавар эвгүүл. 4 сар 5 сард л яг энэ бүр тоо баримтанд бодоо гарсан. Тэгээд бас нэг амар юу Ливерпулийн тэр нэг гүйцэгдэг дээр бол би одоо бол тарамстай шүү дээ. 22 он. Бүгдийн Ливерпул ямар ч алдаа гаргав бүгдийг хоцсон шүү дээ уг нь. Тэр Арсеналын чинь яг адилхан Сити бүгдийг хоцсон. бас гүйцэддэг үлрэл чинь 22-оос 23 оны үлрэлстэй. Тэрэн дээр Арсенал 240 хэдэн оног лигийг тэргүүн байна гэж байна. Тийм. Тэгээ сүүлдээ муудсан. Одоо Арсенал Сити хоёрын байрал одоо ингээд за тэнцүү болох магадaltaй байна. Тэгээ тэгэнгүүт үлдсэн хуваар нь одоо энэ харагдаж байна. Тэгэнгүүт за ингээд хэрвээ яг ингээд одоо Арсенал одоо төрүүлэх магадaltaй маш тийм хүчтэй баг байлаа шүү дээ. Яг тэрүүгээр нь ингээд харах юм бол Арсенал энэ одоо ирэх учраанууд нь аюу тийм гайгүй байгаа байхгүй. Ситигийн хүндийн гэж хэлмээр. Гэвчиг одоо энэ Арсенал чинь нөгөө Арсенал биш болчиход байгаа байхгүй. Нэгт биш. Хоёр Тийм. аврагууд хэлэх. Яг би Арсеналаас гадна зөвхөн Ситид бол ямар ч баг одоо тийм том гэж харагдахгүй байгаа байхгүй. Ягаад гэвэл сүүлийн тоглолтууд нь харлаа шүү дээ. Ливерпул Арсеналтай 2 удаа. Челситэй, Челси 3-тэйгээр одоо ямар ч багийн эсрэг Сити өөрөө юм болчиход байна. Тэр нь л аюултай. Гэхдээ бас нөгөө нэг юм нь одоо хэрвээ Арсенал үлдсэн багуудаа хожичуул уг нь төрүүлчих гээд байгаа байхгүй юу? Тийм тийм. Гэтэл одоо маш эргэлзээтэй болчиход байна. Нөгөө Арсенал чинь нөгөө нэг за Арсенал төрүүлнэ одоо Арсеналтай таарахад ер нь яах юм? Арсенал хожижил таарааштай гэж бодол маань энэ цэшин дотор байхгүй болчиход байна л да. Одоо тийм тийм. Нөгөө хуут нөгөө өвлөөс Арсенал биш болчиход байгаа байхгүй юу? Одоо ерөөсө гоолын уралдаан шүү дээ. Энэ бэртлэгэмтэй аягүй холбоотой байх шиг байна. Сака байхгүй тий? Байхгүй болчиход шүү дээ. Тэгээ жигүүрийн хамгаалтан дээр одоо тим бэр гарч ирсэн биз дээ. Тийм. Одоо Москвера гэнэ үү? Москвера гараад сая Инкапе хоёр гарсан. Нээшлэл гэмтэл байгаа л Энд та. чинь Луис Майс юу лээ? Скели байсан биз дээ тий? Тэр их ч угаасаа энэ жил 90 сар болох юм. Уг нь Калифиори нэгт сонголт байхгүй юу? Тэгсэн чинь одоо Инкапе. Тэгээ Бен Вайт байсан. Тэгсэн одоо Инкапе болсон. Тийм. Бенайт Сэлгэн. Яг нь энэ жилийн хувьд бол үндсэн хоёр жигүүрэн Калафиаро Тимбер хоёртой бол үлрэл эхэлсэн. Тийм. Хоёулаа бэртэлтэй болсон. Яг нь Арсенал гэхдээ энэ тоглолтод бол Сити эсрэг маш гоё тоглосон. Сайн тоглосон. Сүүлийн 2 дугаар хагасд 2 удаа шон олсон. Дээрээс нь тэр Хаварцын мөрөлт энэ төр орсон бол Хичээгээл байна л да. тий, ер нь бол Арсенал яачих магадaltaй. Одоо тэнцээд юм уу? Хожиж магадлал бол 2 Намар одоо чинь аврагуудын лигийн хэсгийн тоглолт Монголд байсан тэр Арсенал байвал одоо ингээл асуудалгүй төрүүлж ийн л да. гоё тий. Гоё тоглосон. Тэгээд 7 хоногийн дундуур бас тоглосон нөлөөлсөн шүү сая. 2 дугаар хагасд бол Тэр нь ялангуяа яа гэж бодож байна? Үлдсэн тоглолт Арсенал бүгдийн машин чинь гэж бодож байна. би бол Арсеналыг төрүүлэх магадлал өндөр хэвээрээ гэж бодож Гэхдээ харин бүгдийн машин чинь л Машин тах хэвээр. тэгжэл төрүүлнэ шүү дээ. Машин дах магадлал нь бол Сити дээр илүү байх шиг байна шүү. Яг гоо Одоо Арсенал харин харин би- хожиж болно. Гэхдээ яг машин дах гэдэг дээр байна. Би бол хоёулаа 100% аль талд нь 100% хоёулаа хожино гэж бодохгүй байна. Тэгвэл Арсенал голын бөмбөгний зүрх нэмэх илүү баг шүү. Тий. Би бол оноогоор Үр дүн харлгүй. Эднийг Арсенал бүгдийг хожоод төрүүлж байгаа байхгүй ямар ч асуудал. Үр дүн харлгүй. Гэвч зүгээр яг миний айж байгаа юм тэр нөгөө хожичондоо гэдэг Арсенал биш болчиход Ганцхан гоолын зүрх байгаа байхгүй. Тийм тийм. 36 орчим. Одоо Сити маргааш бараг чинь 100 юм байна, Бөрлиг юу байхгүй юу? Хоёр тэгээр хожчиход л дээр нь гарч чинь гэсэн. бараг ч 100 юм байна тий. Зүрх бол тэнцээд ирсэн. Тэг бас нэг юм байна. Арсенал за 33 тоглолт хийсэн байгаа. 15 тоглолт өкснэгтийн доод хагсын багууд эсрэг хийсэн юм байна. 15 тоглолтын. Тэр 15 дээр 13, 12 хожоод 3 тэнцсэн гинэ. Хожигдоогүй. Үлдсэн 18 тоглолт нь эхний хагасд одоо эхний топ 10 эсрэг хийгээд За 50% явчлалтай. 9 хоцсон, 5 хожигдсон, 4 тэнцсэн. Топуудаа ерөөсөө хожиж чадахгүй. Хоёр тоглолтын нэгэнд нь заавал унаалж. жишээ нь Ливерпулийг очихгүй л байгаа л да. Гэхдээ одоо гэдэг чинь тэр нэг одоо тэр Брентфорд, Борнмут, Брайтон бүгд орж байгаа байхгүй. Тий. Сая хуваарийг харахад бол Арсенал Одоо тэр 6-д явж байгаа Челсиг хүртэл аруулаа авах нь хожоогүй шүү дээ. одоо хардаа Ньюкасл, Фулхэм, Вестхэм, Бurnley, Palace те.
Одоо за Арсеналаас оноос зулгаана гэсэн багийн айл гэж бодож байна. Гүг. Арсенал яг ийм формтой байх юм бол Бөрлөлд ч оноо алдсан шүү дээ. Саутгемптонд тоглосон шигээ тоглол. Тэгэхгүй шүү дээ. Одоо яг биш тэгш. Тэр нэг л тохиол байсан юм уу? Чи FA Cup-ын л нэг тоглолт шүү дээ. Би бол Арсенал Би Саутгемптон болон Спортингтэй хийсэн тоглолтыг хараад Ер нь яг форм нь байхгүй болчлоо. Нөгөө яг Арсенал хожижсэн форм нь байна. нэг л одоо сул гэж хэлж болох ус тал байгаа. Тэр нь 10-уудын лиг давхар явж. Премьер лиг 10-уудын лиг давхар хагас шигшээд энэ л жоохон султал. Сая л бас харагдсан 7 хоногийн дунд. Юуны одоо чинь оны өмнөх формоор байсан бол Спортингийг зүгээр сая 4-0 5-0 байхгүй юу? Тийм байсан Арсенал шүү дээ. Атлетико ч Арсенал 4-5 тэг ерөөсөө хийгээгүй шүү дээ. Энэ үлрэл чи. Үгүй гол алдахгүй явж байсан мэт эсгийн гол тоглолт. алдахгүй л яваад. Аврагуудын лигт гол алдахгүйсэн. Гэхдээ 4-5 бол хийхгүй л гэсэн. Үгүй амар байсан юм аа өгнө. Тэгээд Ситигийн одоо Кристал Паластай нөхөн тоглолт чинь бүр 5 сарын 22 ингээд сүүлийн тойргийн 37-8-ийнхаа баг голд байна уу? 22-нд товлогдох магадaltaй байна. Гэхдээ яг баталгаажаагүй юм байна. Тэр үед конференц лигийн финал нь тэгж байна уу? Дуусчих. Палс чинь конференц лигийн финалтай байл тэгээд хайчих шүү дээ. Бас Одоо ерөөсө Паласын конференц лигээс хасагдахын төлөөгээд байгаа шүү дээ. Премьер лигийнхэн бол бас хуваараа өдөр болтохгүй. Аюуц. Палс конференц лигийн финал нь байж байгаа юм бол Сити дээр сэлгээ гаргачих шүү. Конференц лигийн финал нь Премьер лигийн сүүлийн тойргийн дараагийн 7 хоногийн дөрөвдөд бол. Тийм. Сэлгээр. Яг ингэж гайхах гээд байгаа байхгүй. биш. Тэгээд 38 дугаар тойргоос өмнө тэрийг хийх ёстой гэсэн юм байт юм болов. Тэр үлдчихэж байгаа. Мэдгүй миний тоглолтог FIFA дээр лав. Яг ингэж гайхах гээд. Дараа нь тоглоулч тэр чи амар утгагүй уус. Палс хэрвээ финалд үлдчих юм бол өстой Сити дээр сэлгээ гаргачих. Дараа нь тоглол уусах. Өөртөө унахгүй юм чинь тийм үстэй. Өмнө тоглох хөө. Яг тийм. Магадaltaй ш. За голын уралдаан болно. Голын уралдаан болно шүү. За завсарлаад хэдүүлээ завсарлаад орж ирэхдээ Германы Бундслиг, Copa del Rey, за тэгээ бусад лигүүдийн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий вэдтгэгч Wuhan, нэвтрүүлгийн вэдтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан вэдтгэгч Tiger Brand Исууцаа завсарлаад 3 дугаар хэсгээр оролцсон. За нэвтрүүлгийн маань 3 дугаар хэсэг эхэлж байна. За 3 дугаар хэсгээрээ Германы Бундслиг рүү шилжицгээе. Германы Бундслигийн аваргууд тодорлоо. Орд өдөр нь Дортмунд тоглоод хожигдчихсон. Хофенхаймд хожигдсон байв. Тий. Хин Гармарач 2 пенальт цогч. Бүр сүүлд нэг пенальт дахин авцсан. Тий. 2 торгуул. Уг 1-1-ээр баг дуусчихсан юм уу? Дортмунд өөрсдөө пенальтаа алдчихдаг ч үгүй бас. За энэ дээр Штутгарт уг нь эхлээд хийсэн. Крис Фьюри хийгээ. Тэгээд компани бол нэг аваргуудын лигийн дараагийн тоглолт учраас баг ихэнхийн сэлгээ гаргаж илээ. Тэгсэн ч гэсэн ер нь тэгэл машинтчих юм да. Мусиала дэлхийн аваргаас өмнө формд орчлоо шүү тий. Харин Доноруматай мөргөлдөөд балраа гэдэг. За нэрээ тийм те. Клубуудын дэлхийн. за эдгээр таньдаг хүн болсон. Майкл Джексон. Джекс амьд Авч үлдэхгүй шүү гэсэн байлээ шүү тий. Тий энэ маань буцаж ирж шүү дээ одоо Челси тий. одоо авчирсан дээр ахоо Джекс. За энэ тэгээ Дэвис Фонсо Дэвис 3-1 1-2-3 гол их амархан орсон юм Баерн. За тэг сэлгээгээр Кейн орж ирээд. Кэни гол хэд болсон. Скорт ч юм бүрхээ өлчлээ одоо. Тийм ээ энэ аврагуудын лигийн шүгийн дөрөвд үлдчихэд байхад одоо Кени ингээд тоглоулаад байх хэцүү болчих. Тийм. Тэр Скортыг дүүлэх гэж тоглоулна ч гэж одоо юу ах вэ те? Кэнийг Аврагуудын лиг авах нь чухал байсан. За ингээд Байерн Мюнхен Германы Бундслигт 35 дахь удаага. Яг Бундслигт бол 34 юм лээ. Тэр нэг нь бүр Бүр хуучны. Бундслигээс өмнө 30 дон юм лээ. Тэрийг яг Германы аваргаар 35 дахь удаага. Дайны өмнө юм байна шүү дээ. За одоо ямар ч байсан яг энэ лигийн өмгийг би лав одоо 2000 он гараал яг үзэж эхэлсэн. Тэрээс өмнөх нь бол айхтар үзэж байгаагүй. Тэгээ миний мэдх юм бол ерөөсөө Байерн төрүүлэхийн дундуур Werder Bremen гэж нэг баг ганц нэг ордог байла Miroslav Klose Фринк центр тэнд байсан учраас. Тэр чинь 2004 онд төрүүлсэн. Тийм байсан. Тэгээд Штутгарт нэг орж ирдэг баг. 9 онд. Wolfsburg нэг орж ирдэг баг. Тэгээд Дортмунд нэг хоёр орж ирдэг баг. Тэгээд бусд нь бүгд Байерн. Байерн. Миний л мэдхийн шүү. Тэрнээс урагшаа юу байд юм бэ? Дортмунд 2 орсон. Одоо энэ чинь Бундслигийн 63-т хөлрөл гэж яхад 34-т төрсэн. Арийнх нь 2 баг нь Дортмунд, Гладбах 2 нэг 5 л авах. Ливеркузен адил анх удаач нэрээ. Тий. Анх удаа. Арийнх нь баг 5хан дөрүүлсэн юм бол тоо.
98 онд илүү нэг Kaiserslautern бүнслэгт орж ирэнгүүтээ төрүүлждэг чинь. Доотлогээс. За Дортмундаас 15 оны илүүтэй болсон учраас төрүүлэх болцлоо. Түрүү Штутгарт нэг төрүүлдэг юм а тий нөгөө миний Мари Гомес момс юу 7 8 онод ирж байна. Хөгөрбняк энэ төр байлуу таа. За тэгээд баг тийш. Хүснэгт эхний 4 аврагуудын лигт орохоор байгаа. Нөгөө 5 дахь багийн сонгон шалралт бол үргэлжилж байгаа хаа. 5-5-ийн Тий одоо Испани Англи бол тодорхойлсон. Испани англи хоёр биш. Испани герман хоёрын л нэг баг байж байгаа шүү. Испани 2 сая хөтөлцөө гасгдсан болохоор ер нь жоохон. За ингээд аврагуудын лигт энэ чэнэс эхний 4 орж байгаа тийм. 4 орж. Hoffenheim Европа лиг рүүгээ. Leverkusen нөгөө анги руу орлоо. Нөгөө анги руу орох гэж байна. Leverkusen гэхдээ бас яг боломж байна. Франкфуртын логоо суулгасан байна. Ганц удаа өршөөн үзээ. Тийм байна. Freiburgтэй тийм. За тэгээд ийм байдалтай. Одоо ерөөсөө 4 тойрог үлдсэн байна Германы Бундслигийн хооронд. Тэгээд яг хуу энэ чинь сүүлийн 13 жил 12 моёр төрүүлж байгаа шүү дээ. Яг бол Leverkusen-ийн нэг л дундуур нь орж байгаа шүү дээ. Тэгээд жил болго ингээд Bayern төрүүлэх магадлал нь 80-90% байдаг ч гэсэндээ энэ жилийнх нь онцлог нь юу байсан гэхээр нөгөө голын рекорд өвдөж байгаа. Бундслигийн бүр 30-40 жил өвддөг байсан тий. Тэр мэрийг бас одоо ярих юм бол хэдийгээр ингээд жил болгон шахуу төрүүлж байгаа ч гэсэндээ яг өмнөх дөрөвнүүдээсээ тэрүүрээ одоо онцгой байна. Үйлрэл болчихлоо. Тэгвэл би нэг та нараас ганц юм асуучих. Vincent Kompany үнэхээр сайн дасгалжуулагчдод байгаад одоо 10-ын лигт ингэж яваад Бундслигт төрүүлж гэнэ үү? Эсвэл ямар ч дасгалжуулагч байсан яг энэ ахтар бүрэлдэхүүнээр ингэж авч явах уу? Сайн болоо л гэж. Компани юу байх вэ тий. Зөвхөн Бундслигтээ төрүүлээд гол нь аврагуудын лигээс нэг 16 мургаас хасагчаад ивэл бас яг хуу жинх шиг ярьж болно тий. Тэнгүүт эн чинь өнгөрсөн жил за 8 дээр Интерт тусуулсан. Интер цааш яваад финалцсан. Үнэхээр сайн багт тожигдсон байна. Энэ жил одоо 4-т үлдчихлээ. Ер нь бол магадлаараа баг одоо Bayern нэгт явж илэн шүү дээ. Аврагын лигтэй. Төрүүлэх. Би зүгээр тийм нөгөө уншаад хүмүүсийн тийм Бөөрнлиг унгаацсан тэгээ энэ компанигийн ер нь дасгалжуулагчийн ирээдүй байхгүй болчихоо даа гэж хүмүүс над мэтийн хүмүүс бодож ирсэн л та. Тэгээд Bayern авчингууд чи өөр хүн цаагаараа чинь энэ ямар дасгалжуулагч вэ гэдгийг чинь хөлбөмбөгийн тогооныхоо өөрснөө мэддэг байгаад шүү. Бид нар бол хаамаагүй гаднаас. Bayern-ы хувьд бол гинтийн шийдвэр биш байсан баг гэж бодоод байна. Нилээн судлаа. 1-2 жил бол судалж агаад. Би энэ гадны хүмүүсийн тийм юмнууд уншаад та дэс нэг асууя. Хөр хоосонгүй. Тэгээд компанигийн аав нь шүү дээ. Бельгийн Брюссел хотын захиргааны иргэдийн урлын төлөөлөгч юм байна. Тэгээ юм Bayern-ы оролт зүйцсэн, хуралдаас суудсан байж лээ. Компани нэг өдөр City-гийн засалжуулагчаар ирэх болов магадгүй шүү. Аав нь одоо City-гийн одоо домоглог гэж явна шүү компани. Өстой маань даваад талаа юм байна гэсэн үг тий. Юу нөө? Компани заваарч өглөө. Ус төрчих гээд байна. Манай даваад талаа. Нөгөө нэг юуны Барсагийн улс төрийн юу хийсэн шиг дахиад юм хийх гээд шүү. За, Copa del Rey. Copa del Rey сая La Liga амрааж агаад манай Испани эзэн 6 дугаар Филипп бүр. Нөө Барсаг 4 тэгдээд гарч ирсэн Атлетико Мадрид тийм ээ? Тийм үстэй. Барсагийн эсрэг нүдэн сэргэгчтэй юм да. Барсагийн өөрсдийнх нь сахилга батгүй л. Улаан утсаа. За чинь баг 10 секунд болоод ицсэн. Тий. Эхлээл ерөөсөө Баранич 14 секунд. Андер Баранич гэж. 18 та дараа Лукмен зөрүүлээ хийж байгаа маа. Яа, Лукмен гэж гой 8 те. Энэ ерөөсөө ингээд энэ өнгөрсөн улирал болсон 8-уудаас хамгийн супер 8 гэж одоо тодруулж шалгаруулдаг тийм байна. Чи энэ ер нь өвөл нэг ийм жигүүрийн тоглогч авсан багуудаас аврагуудын лиг авчих гад гэдэг тал байна шүү. Өнгөрсөн жилийн жишээнээс. Тэгээ одоо чинь саяын шилдэг ч юм уу ингээд шилдэг 8-анд ингээд яригдвал те. Антон Семеньо гэж. Өнгөрсөн жилийн бол жишээ нь хэвэж авах. Ситигийн хід тэгэл энэ Лукмен л орж ирэх юм шүү дээ. За хоёр сабаал ингээл замлынхаа бүх финалд Лүс Диас Жорж Баяр. Өвлийн 8 юм шүү. Өвлийнхөр юм уу? Өвлих гэж ойлгодог шүү. За Хулиан Алварес баруун дараа солгоо зөксөн. Зөвхт юм байна те. Оо энэ чинь баруун сум. Чи 80 дээр ороод ингээд цаг сунгасан. Тэр энийг алдсан. Гэтэ одоо яг л нөгөө Сити Арсенал шиг 7 хоногийн дундуур тоглосны бас ялгаа гарсан. Зүг. За тэгээд Сөрлот маань пенальт зогсон чи харин байдгүй. Тэр хоёр дараалал алдчихдаг үстэй. Хулиан Алварес Сөрлот хоёр алдчихж байгаа. Хоёр одон те. Хиний хоёр цохилтон те. Хиний хоёр цохилтоо алдчихаар тэгээ хэцүүлтэй. Хоёулыг нь хаалгацсан. Тэгээд зөрүүд нэг хаад юм а тий. Тий. Фэнүүд. Тэгээ хийсээр гал тас.
Хуан Моссо гэдэг бас Облаки эзгүүдс энэ хавар сайн биш үү? Моссоо ингэж Облак гэмтэлтэй байгаа нь ер нь. Облак гэмтэлтэй байж байгаа сая Барсын хариу тоглолтын дээр Эргэж ирсэн. Тэгээд форм Энэ Сосидадын хаалгач чи ингэж хаалгач юм бэ? Алекс Ремиро гэдэг. Аргентин те. Гуахаж Испани халахцсан гэдэг юм. Бас нэлээд жил болчлоо. За тэгээд дөрөвдөгөө байна уу да. Гол дэлгэрээд Сосидад явж байгаа тий. Сүүлд чинь нөгөө ковидын үед нэг төрүүлсэн шүү дээ. 21 он. Силва байхад тий. Тий. Тэгэхэд чинь баг Мерино, Одигор энэ төр байсан баг шүү. Давид Силва баг нөгөө 3 дахь юм байна. 87, боён 2020 хөлтэй байлгүй баг. Тий. Киркэж байсан байна. 20 оны финал чинь тэгээд нөгөө хойшлоод 21 онд болдог. 21 оны финалынхаа баг уртлын 7 хоногт болдог. Тий 20-оос 21 оны финалтайгаа 7 хоногийн Зайтай болдог тий. болоод Билбао 2 финалд дараалж хожигддаг. Тий. Нэг жил. Тэгэж тийм нэр болж ирсэн шүү. За Sociedad ингэсэн. За ингээд 87 төрүүлэхдээ тэд Атлетико Мадридыг торгуулийн цогцолтоор хожиж төрүүлж ирсэн юм байна. Анхны Copa del Rey авах та. Тэгээ сая 3 дахь авах та бас Атлетиког торгуулийн цогцолтоор хожиж түрүү авлаа. Нэг ийм Атлетикогийн нэг аав ээж охин 3 фэн. Тоглолтын билет ич Sociedad юм уу? Sociedad билет ич Битисийн талбад боллоо. Sevilla хотод туссан. Тэнгүүт Sevilla хотод. очоод билетээ уншуулсан чинь 3 билетийнх нь 2 нь уншсан гинэ. Тэгээ аав за яг тоо 2 аваад үзчих гээд. Тэгээ гадаа боржир дээр Цэнгэлтийн Оролттойгоо хөрхий суудсан. Уншсан гэдэг нь юу гэсэн үг вэ? нөгөө QR кодыг уншуулахгүй юу? Гэсэн чинь нэг нь ерөөсөө ажиллаагүй орж чадаагүй гэсэн. Аа за. Тэгээ гарч ирээд бөөн баяр тэмдэглээ. Тэгээ тэр нь бүр телевизийн одолцсон Испани баяр. Тэгсэн бэл. Нөгөө талдаа Диего Симеоне. За тэнд нэг багийн фэн телевизиод болсон чинь энд нэг дасгалжуулагч болно бага аврагуудын лигийн хагас шишэд гаргаад ирсэн. Гэхдээ Диего Симеонегийн энэ нэг юмыг харах гэсэн юм. Микаэл Артетагаар хэдүүлээ нэг харж байсан. Ла Лиг, Copa del Rey, аврагуудын лиг гэсэн энэ 3 тэмцээнд одоо Энэ жил одоо аврагуудын лиг рүүгээл 15 оноос хойшоо харах юм бол Ла Лигт ганцхан дөрөв өөр цом байхгүй. Тэгээд баг би буруу санаагүй бол топ 5 лиг дотроо тасалжуулагчийн цалингаараа хамгийн тийм байлээ. том юм Маш өндөр цалинтай. Бараг тэргүүлж байгаа хөөх шүү. Гэтэ дээрээс нь бас энэ тамирчидаа ч гэсэн мөнгө сайн зарж шít. Одоо нэг 2 жилийн өмнө тийм яриа гарч ирсэн. Симонигийн тактик бол хуучирчлаа. Одоо ер нь энэ тактик бол цаашаа явахгүй гэл тээ. Одоо Атлетико тасалжуулагчаа солих хэрэгтэй гэл. Тийм яриа гарч ирсэн. Одоо тэгэл энэ жил дөрөвт үлдчихлээ. Яг Ла Лигт бол гэхдээ Симоне чинь 4 цомтой байхаа. Ла Лигт 2 Европа нэг авсан. Супер цом. Европын супер цом. супер цом нэг авсан. 18. Челсиг л өртөгч чинь тий. 18 онд Реалыг очсон. Тэгэл Тэгсэн. Тэгээд 18 он Европа лигт аврагуудын лигээс унаж очоод дөрөвдсөн. Фалкао нэг алдаг тий. Биш ээ, тэр чинь бүр өмнө. Фалкао ч бүр урагш 10. Өөр өгш. Тэгээ Диего Симеонед яг хуу цалин өөрийнх нь цалин юм ч гэсэн яг нөгөө Реал ч гэдэг юм уу те Барса шиг, за Реал шиг, PSG шиг одоо энэ Челси энэ шиг тийм бол хөрөнгө оруулалтын мөнгө бол бас байхгүй шүү дээ. Гэтэ сүүлийн 2 үлрэл амар зарцуулсан. зарцуулсан. Барса Реалаас илүү. Тэр чинь сүүлийн 2 үлрэл. Тийм сүүлийн 2 үлрэл. Ер нь яг ингээд яг энэ саяны цом авсан гэдэг чинь дунджаар нь үзэхэд бол би бол Атлетико Симеонегүй байсан бол энэ төвшөнд бол тоглохгүй л гэж байна. Доошоо хэдий дундсан байгаа юм. Бараг одоо мэдгүй доошоо биш юм Тэр нь үнэтэй тамирчид байгаад л ах юм тий. Атлетикод. Тий. Одоо Одоо сүүлийн 2 Гризман бол энэ 100 явах юм байна тий. Орландо Сити рүү явж байгаа. Америк. Гэтэ тэр Суарес буцаж ирж одоо тэр Атлетикод нэг ирж тэр шиг юу авдсан шүү дээ. Ла Лиг авдаг шүү дээ Тий. тий. Тэрийг харахад ерөнхийдөө бол бас харьж байгаа тоглогчтой явчих гад идэв шүү дээ. Давид Вия нэг Барсагаас тий. Ер нь бол тэгж яг ид явж байгаа топ одуудыг бол авчирч чаддгүй байхгүй. Тэгээ тийм бүрэлдэхүүнтэй юм бахад би дасалжуулагч шил Диего Симеонег үнэхээр гоё л гэж байна. За тэгээд Бенфика Спортинг 2 тоглосон. Тэгээд Бенфика 2-1-ээр хоцсон. хожигдоогүй байгаа шүү дээ. Хожигдоогүй цуврал нь үргэлжилж байгаа. Тэгээд тоглолтын үр дүн лөө загаад бод л гэж хэлээ. Тэр Симеонет ямар юм бэ? Мориньо. Мориньог Гэхдээ яриад дууссан юм шиг. Яг юмны ээлж дараа гэж байдаг бол яг зүгээр Симонио ингээд 12 оноос хойш чи 14 жил болчихлоо тий. Нэг аврагуудын лиг авчвал бас зүгээр. гоё л юм тий. Хэдийгээр миний дэмждэг 2 багийг малтсан ч гэсэн гоё л байна.
2 баг. Тоттенхэмийг бол. Гайхалтай шүү дээ. Тоттенхэм Барсаг нутаа. Гэхдээ энэ жилийн Атлетико аягүй сонин жил шүү дээ. Аврагуудын лиг тоглолт болгонд гол алдаад. Тэгээ сая Барсаг талбайд ирнэ 2-2 очиход л анхны клин шит хийсэн. Тэгээ алдж байгаа гоолороо зөвхөн Карабахын араас орж байгаа юм бэл. Тийм их гол алдж байгаа гэсэн. Дуртай багын л хожоо явуулсан шүү дээ. Бөөдөг хинтч хүртэл хожоо үзтээ. Тэгсэн. Одоо тэгээд аврагуудын лиг авах магадлал маш бага. Бага хувьтай. Гэхдээ юу яачлаа шүү дээ. Арсенал яг ингээд нөгөө намрын формороо байсан бол Атлетиког зүгээр л 4-0-оор хоцсон шүү дээ. асуудалгүй бахаа. Нүд одоогийн Арсенал ч биш болсон гэж би танарт хэлээ л. Одоо бол шаад өөр Арсенал болсон байлээ. Тэнгүүд одоо Атлетикотой яах юм байгаа. Дээрээс нь одоо ард талд Премьер лигийн төрөө яах уу их үү гэсэн сэтгэл санаа зовоостой. Тэгэхээр юу болох юм байгаа. Аврагуудын лигийн талтай бол. Нөгөө талтай бол одоо яста лигтэй хоёлаа гэхдээ юу чин хожигдсон шүү сая Лионд. Парис Сен-Жермен хожигдсон. Тэгээд тэргүүн байраа алдах маягтай байгаа. Гэхдээ тоглолтод бол Парис Сен-Жермен чинь хоош нөгөөд байгаа ш тоглолтуудаа. одоо ганц санаа амар нь Баерн л байна тийм. Ер нь энэ хоёр гэхдээ хоёлаа амар гэж хэлж болно Парис Сен-Жермен. Баерн хоёр. Атлетико ч ер нь сая Барсатай 2 тоглолтын Тэгвэл Парис Сен-Жермен Баерн Хүүхдүүдээ хоцсон төрүү гэж хэлэх гээд байна. Гэхдээ тэр тэнд айгүй тийм амар тоглолт болох гэдэг. Ардаа бодох юм уу? Энд болохоор Арсенал айгүй ардаа бөөн тээштэй тоглолт хийх гэдэг. Би бас нөгөө очиж юу яа. Финал үйл. Атлетикого гаргаж ирээ да. Төрүүлгэй да. Би нөгөө Унгарын визэнд орцсон. Тэгээд Унгарын өсгөл үссэн байхгүй. Тэгээ Будапешт очих юм тий. 5 сарын 30-нд яг очих юм уу? Финал үзэх гээд байна шүү дээ. Бөө хөцөлг болж иж босоо. За Италийн Сери А-ыг харин тэгээд энэ өмсгөлийн учрыг хэлсэн юм аа. Унгарын элчин сайдыг харж гин үү? Визийн гагаас гаргаад ирчихвэ. Сони бас Наполиг Лацио. Харин тий. Тэгээд Интер төрүүлэх нь тодорхой болсон. Комо 2 тойрог дараалаад бол алдчихлаа. За Комо ер нь баг аврагуудын лиггүй Хэцүү болж ирлээ. Ювентус нөгөө талд нь хожоод байна. 5 оноо холбоо. Ювентус ч одоо бүр яг ингээ аврагуудын лиг тоглоно гинэ. Сери А баг дараагийн тойрогт тодорхой гэдэг нь үгүй. Тэгэхээр байна. Тэгээд Ювентус ирэх 100 том 8-нд хийх болов яах бол Ювентус ганц мөнгөтэй л байгаа шүү дээ. Ганцхан байгаа. хийсэнгүй шүү дээ нойрд. Тэгэд бүр топ 4-өөс топ 4-д орчиж байгаа юм ирэх жил аврагуудын лиг болохоор болчих юм чи. Спалетти байгаа чинь хийх баха. Басгажуулагч нь Спалетти байгаа тийм. Тийм байна. Лучано Спалетти. Топ 4-т ороод 10-уудын лиг рүү орох бол тэгэл дагаад 8-нуудаа хийх байлгүй. Гомитко одоо 8 хийхгүй бол яг энэ Италида болоод байгаа юм чинь гээд энэ бүрэлд хүнээрээ аврагуудын лиг Европод тоглохоор энэ баг ч мултарчаад шүү дээ. Италида бол болоод байгаа юм тий. За Комо маань 5 оноо олтчихсон. Тэргүүлэгч хоёр бол хоорондоо 12 онооны зөрүүтэй байна. Милан Дараагийн оноо тойрогт Интер очих юм бол тэгээ ойлгомжтой болох нэ. Ерөнхийдөө ойлгомжтой болох нэ. Чи хоорондын тоглолт хардаг баха Итали. Уг нь Наполи чинь гайгүй байх байсан байхгүй юу гэсэн чинь өнөөлчих юм. Сери А-ийн босыг сая чин Баерн Мюнхен Германд төрүүлж байгаа. За Испани ч магадлал аюу өндөр болцсон. Тэгэхээр Премьер лиг ингэж байна гэдэг чинь бас гоё шүү. Сүүлийн тойрог хүртэл баг үзэх гээд шүү Премьер лиг. Премьер лиг Арсенал одоо энэ жил 2-т орвол 3 жил дараа л 2-т орох юм уу? За бараг 4 жил юм шүү. 23-аас эхэлсэн санагдаад шүү. Гэхдээ Ливерпул нэг Яг нь төрүүлс нь Ливерпулийг төрүүлсэн. 22-оос 23. Тийм шүү дээ. 3 жил дараа л 2-т орсон байгаа шүү дээ. Одоо энэ жил хэрвээ 2-т оролт төрөлтгөл. 3 жил дараа л 2-т орсон байна. болох гээд байна тий. За дуусгая. Энэ 7 хоног чинь 7 хоногийн дундуур өнөө шин Брайтон Челси. Өнөө шин Брайтон Челси байгаа. Ла Лигийн 7 хоногийн дундуур явж байгаа. Тэгээд Нөхөн тоглолт тий. Өнөө шин чинь. Ситигийн Премьер лигийн тоглолт маргааш шүү. маргааш юу Бөрлитэй байлоо. Тий. Тэгээд Челси гол нөгөө Челси Сити амралтын өдөр FA Cup таа тий. Тийм. Тэгээд Лидс бас юутай байлаа нэг тоглолтоо хийж байгаа. Бормоттой. Наашин татаад. Лидс бас FA Cup байгаа. Тий. Татаад тоглож байгаа. Амралтын өдөр FA Cup-ийн хагас гişэ тоглолтууд Wembley цэглэлт хүрээлэнд болдог уламжлалтай. Тэр хоёр хагас гişэ тоглолт хоёулаа шууд дамжуулагдана. Германы Бундслигийн тоглолтууд мөн шууд дамжуулагдана. За тэнд бол ингээд нөгөө аврагууд Европын байрны өрсөлдөд үргэлжлэн. За тэгээд ерөөсөө Ситийн яах нь, Арсеналын яах нь гэдэг одоо харц хараа тавиал хэдүүлээ суух нь дээ. Цөөх хэдэн тоглолт үлдлээ тий. Цөөх шүлэг өдрөл Аврагуудын лигийн шүгээн 4. За
Та гуравтаа маш их баярлалаа. Хамт байсан үзэгчтэй ч гэсэн маш их баярлалаа. 36 дахь дугаар байлаа үзэгчтэй. Нэвтрүүлгийн ерөнхий байдлаагч Woohome, нэвтрүүлгийн байдлаагч Skytel, нэвтрүүлгийн алтан байдлаагч Tiger Brand эх 7 хоногт 37 дахь дугаараараа эргээд уулзъя үзэгчтэй. Баяр та.